За сайн мэцгэн үү эрхэм сонсогчдоо өнөөдрийн мэд хүргэе. DDI давтчихгүй подкаст юм 5 дугаар сарын дугаар маань эхэлж байна. Давтчихгүй подкаст маань Солонгос, Япон, Монгол хэмээх 3 орнд суралцж амьдарч байгаа залуус бэлтгэн өргөдөг билээ. Өмнөх сард жирэмслэлийн талаар ярилцсан бол өнөөдөр бид хүүхэд хүмүүжүүлэх талаар ярилцгаар сэтгэл зүйч Баярцсан өгшээгаа урьсан байна. Сайн байна өгшээ. Манай подкастын сонсогчдаа өөрийгөө тавчхан танилцуулаач. За, намайг Баярцсан гэдэг сэтгэл судлаач мэргэжилтэй дотоод хэргийн их сургуульд сэтгэл судлалын багшаар ажиллаж байна. За, тэгээд өнөөдөр бид бүхэн подкастнда мэргэжлийн сэтгэл зүйч багшаагаа уран оролцуулаад энэ талаар хүүхд хүмүүжлийн талаар ярилцахаар бэлдээд байна. Тэгээд энэ өнөөдрийнхээ ингээд подкастын эхний асуултыг бид хүүхэд гэж хэмбэ гэдэг асуултаар эхэлж байгаа. Тэгээд яагаад ерөнхийдөө хүүхэд гэж хэмбэ гэхээр томчуудаас ялгагдах зүйл нь юу вэ? Мэдээж нөгөө олон улсад бол 0-аас 18 насны хүмүүсийг хүүхэд гинэ гэд заасан байдаг. Тэгвэл яагаад 0-аас 18 нас хүртэлх хүнийг хүүхэд гэдэг байгаа юм томчуудаас ялгах хувьд одоо сэтгэл зүйн хувьд ямар ялгаатай байдал байд юм бэ хүүхдүүдэд. Тэгэхээр хүүхэд гэж хэмбэ гэдэг асуултаар өнөөдрийнхөө подкастыг эхлүүлж байна. За, хүүхэд гэж өвөрмөц давтагдчихгүй тийм ертөнц байгаа. За, яагаад бид нэр хүүхдийг зөвхөн одоо хүүхэд юм бэ гэж үзээд байгаа юм бэ гэхээр тэр өвөрмөц ертөнц нь өөрөө төрснөөс эхлээд бидний зах насанд тэр хугацааг нь хүүхэд гэсэн англи руу авч үзээд байгаа. Тэрөөсөө хүүхэд төрсэн цагаасаа эхлээд хизээ том хүн болж хизээ сэтгэл зүйн хувьд бүрэн бэлтгэгдэж хизээ одоо юу гэдэг насанд хүрсэн байна. Тэр цагт насанд хүрэх гэсэн англи руу орно. Тэр болтол хугацаанд байгаа одоо хугацааг хүүхэд гэж бид нэр үзээд байгаа. Тэгэхээр энэ хугацаанд бол тэр хүүхдийн бүхэл одоо ирээдүйн иргэн байх, ямар иргэн байх, хинтээ одоо яаж харилцах, нийгэмд яаж хандах, нийгмийн ямар өнгийг тодорхойлох, эцэг эхтэйгээ яаж харилцах, ирээдүйд ямар хүн байх гэдэг бүх асуудал нь энэ хүүхэд байх цаг хугацаанд нь ерөнхийдөө шийдэгддэг гэж үздэг сэтгэл судлаачдаар. Тэгэхээр хүүхдийн хүмүүжлийн асуудал яагаад чухал юм бэ? Хүүхэд хүмүүжүүлэх асуудал тэгээд дээрэс нь хүүхдийн одоо аюулгүй байдал гэдэг зүйлийг бид нар яагаад хангах нь чухал юм бэ гэдэг бол энэ ирээдүйн бидний нийгмийн өнгө айсыг тодорхойлогч хүмүүс учраас бидний энэ асуудал хамгийн чухлаар яригддаг, тавигддаг зүйлсийн нэг байгаамаа. Тэгэхээр ерөнхийдөө ирээдүйд хэн болох вэ? Ямар хүнийг бэлтгэх вэ гэдгийг ерөнхийдөө хүүхэд байгаа насанд нь л ерөнхийдөө шийдвэрлэж болдгоо гэж ойлгож болох уу тийм агшаа? Энэ сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хүүхэд наснд өнгөрүүлсэн одоо мэдрэмж, хүүхэд наснаас авсан мэдрэмж одоо юу гэдгийг тэр хүмүүжлийн арга барил онцлогоороо тэр хүн насан туршдаа одоо юу гэдгийг амьдрахад тэр хүүхэд насны мэдрэмж нь гол чиглүүлэг болж идэг юм а гэсэн энэ зүйлийг баримталдаг. Тийм учраас хүүхдийн хүмүүжил, хүүхдтэй харилцах асуудал, хүүхдийн хөгжих асуудал, хүүхдийн цаашлаад ирээдүйд хэн болох асуудал нь хүүхэд наснд нь маш чухлаар тавигддаг учраас энэ үед нь анхаарах шаардлагатай гэдэг зүйлүүдийг сэтгэл судлаачид ярьдаг л да. Тэгвэл ерөнхийдөө бид бүхэн одоо жишээ нь хүүхдээ бага наснд нь илүү анхаарах хэрэгтэй, өсвөр наснд нь хэрэгтэй гэдэг олон ингээд хүмүүс яриа байдаг. Тэгвэл яг энэ хүүхдийн бас нөгөө насны онцлог гэж байдаг тийм бид нар өсвөр насны хүүхдээ наадны шилжилтийн нас ч эхэлсэн байгаа ах наадхан өнөө хүүхдээ ингэж харилцаарай гэдэг маш олон зүйлүүдийг хүмүүс ярьдаг. Тэгэхээр энэ хүүхдийн насны онцлог гэж юу н байдаг юм уу? Аль эсвэл насны онцлогт нь хүн байдаг бол хэрэг насны онцлогт нь хэрхэн яаж хандах ёстой юм? Хүүхдийн насны онцлог гэж яг юу байд юм бэ агшаа? Энэ талаар бид нар ер нь энэ эцэгчүүдийн за тэгээ нийтлэхээр ер нь хүмүүсийн тавьдаг асуултууд донд тийм ээ. Ер нь өсвөр нас л хамгийн чухал. Өсвөр насны үед яагаад хүүхдүүд ийм олон одоо ойлгомжгүй зам үйлдэл гаргадгийг яаж ойлголцох ёстой юм гэдэг юм. Эсвэл дөнгөж одоо 2-3 настай хүүхдтэй ээж аавуудын донд энэ хүүхдүүдээ бид нар яаж танин мэдэх ёстой, яаж хөгжүүлэх ёстой, энэ насны л хөгжил хамгийн чухал юм шиг байна гэж тэгдэг тийм. Тэгээ зарим эцэгчүүд бол сэтгэл судлалын мэдлэгтэй ээж аавуудын хувьд бол тэгээс 4 наснд нь бид нар яаж хүмүүжүүлэх ёстой, энэ хүмүүжил, суур хүмүүжил нь байдаг гэсэн яах ёстой юм бэ гэдэг асуудлуудыг
хамгийн дөрөнд тавьж идэг л да. Тэгэхээр ер нь бол сэтгэл судлаач эрдэмтдийн тэгээд одоо хамгийн эрдэмтдийн сэтгэл судлалын онолуудын үзэж байгаагаар бол хүүхэд насны хугацаанд өнгөрүүлж байгаа бүхий л одоо тэр хугацаанд өөр өөрийн гэсэн онцлогтой нас зүүн үе шатаараа гэсэн үг. Тэгэхээр тэгээс 4 нас нь мэдээж чухал, за 4-өөс 7 6 нас нь чухал, за дараагийн нас нь ч гэсэн ингээд өөр өөрсдийн гэсэн онцлог үйл ажиллагаанд чиглэгдчихийдэг. Тэгэхээр бид нэр тэгээс 4 насны хүүхдийн хэрэгцээ үйл ажиллагааг өсвөр насны хүүхдийн хэрэгцээтэй одоо юм зөрчилтэй адилхан ойлгох боломжгүй хоёр өөр ертөнц байна шүү дээ. Тэгэхээр энэ насны одоо зөрчил болгоно нь биднэрт одоо их чухал, тэр насыг зөрчлийг хэрхэн даван туулж байгаа, тэр одоо бэрхшээлийг яаж даван туулж байгаа вэ гэдэг мэдрэмжийн өөрөө хүүхдэд цаашдаа одоо бие хүн болж төлөвшөхт нь хамгийн чухал үүрэг ролыг гүйцэтгэдэг гэж үздэг юм аа. За тэгээд энэ наснууд чухал юм аа гэд яриад ирсний үндсэн дээр сүүлийн үед бол бүр зөвхөн тэгээс нэг төрсөн наснаас нь эхлээд төрснөөс нь эхлээд бие даах хүртэл биш. Ихийн гидсэн даахад ураг байх хэмжээнд одоо ээжээс нь өгсөн мэдрэмж ямар байх ёстой, ээж нь ямар мэдрэмжийг өгөх ёстой, ингээд ураг байхад нь ярилцчихсан одоо хүүхдийг хүсэж хүлээж төрүүлсэн хүүхэд ямар төрдгийг, зам аашийн хувьд ямар байдгийг гэх мэтчлээ судалгаанууд хүртэл одоо гараад хэлсэн байна. Тэгэхээр одоо бидний нөгөө яриад гэсэн төрснөөс эхлээд бие даах насанд хүрэх гэдэг хугацаа маань бас харьцангуй урагшлаад буюу одоо ихэн гидсэн бүрэлдэн бий болох цагаас нь хүүхд бүрэлдэн бий болох цагаас эхэлж байна гэдгийг бас зүйлүүд яриадж эхлээд байгаа. За тэгээ энэ хүүхдийн нас сэтгэл зүйн онцлог бол яг энэ нас өөрийн гэсэн онцлог үе шатаараа өөр өөрсдийн гэсэн онцлогуудтай. За жишээ нь бол хамгийн бага насны тэгээс нэг насны хувьд бол та бүхэнд хамгийн ойлгомжтойгоор бидний сэтгэл судлаач Эриксоны хүний хөгжлийг тайлбарласан онолын жишээгээр тайлбарлах юм бол ер нь бол энэ тэгээс нэг наснд эцэг эхийн хайр халамж чухал гэдэг. Хүүхэд яагаад 100% бусдаас хараад байж идэг. Тэгээ 100% бусдаас хараад байж байгаа учраас тэр хүүхэд ганцхан энэ амьдралдаа сэтгэл хангалуун байхын тулд ээж аавын хайр халамж, ээж аавын асаргаа, ээж аавын одоо тэр дэмжлэгээс 100% шалтгаалж иддэг гэсэн. За ингээд ээж аав маш сайн тэр хүүхдийг асарч, тооглож, сэтгэл зүйн хувьд дарамтгүйгээр таатай мэдрэмжийг өгч ингэж чадах юм бол тэр хүүхэд энэ орваа дэлхий дээр би ер нь амьдрах боломж нөхцөл байгаа маань би ер нь хүн болох ёстой байна гэдэг өөрийнхөө суурь итгэлийг олж авч яадаг. Том болсныхан дараа өөртөө итгэлгүй байна, энэ ёстой нэрээ ингэдэг гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр бидний ер нь бага наснаас нь анхаарах шаардлагатай юм байна. Асаргаа соёлгоо яагаад чухал юм бэ гэдэг зүйлийг бид нар бол нэлээдгүй чухал тавьж үзэх ёстой. За тэгээ нэг наснд хүрсний дараа хүүхэд мэдээж бие даах оролдлогоодыг хийж идэг, өөрөө явж эхэлдэг тийм өөрөө өөрийгөө илэрхийлэх оролдлогоодыг хийж эхэлж идэг. Ингээд л одоо нөгөө амьдралын үе шат болгоноор өөрийнх нь хэрэгцээ нахаад за тэгээд дээрээс нь мэдрэмж нь нахаад бүх зүйлийг өөрийнхөө илэрхийлэхийн оролдлогоодыг хийж эхэлж идэг байна. Тэгвэл ерөнхийдөө хүүхдийн суурь хүмүүжил ерөнхийдөө бид бүхэнд бол 0-1 насны суурь одоо эхлээд тэр ихтгэлийг бий болгох, тэр хайр халамжийг авснараа ерөнхийдөө хүүхдийн ирээдүйд бас ингээд ихтгэл төрөх, өөртөө итгэх итгэл нь бий болох гэхээр яг ингээд ураг байхаас нь ахуулаад мэдрэмжийг өгөх 0-1 наснд хүүхдэд ингээд суурь итгэл бий болдог гэж байна. Тэгэхээр энэ бүхнээс л эхлээд бид бүхэн хүүхдэд хүмүүжүүлж байна гэж ойлгож бас болох нь тийм ээ агшаа. Ер нь бол тэгэл хүмүүжлийн суурь нь хамгийн эрт хаан тавигдах ёстой гэдэг бол эхнээсээ сайн тавигдсан тохиолдолд одоо тэр хүүхдийн хүмүүжил эхнээсээ бат бөх хүмүүжиж эхэлж байна гэсэн үг байна. За баруунд бол бүр эцэг их болж байгаа бол заавал одоо ээж аав нь сэтгэл зүйн суурь мэдлэгтэй, мэдээлэлтэй байх юм шаардлагуудыг ерөнхийдөө тавигдаад байгаа. Тэгэхээр илүү сэтгэл зүйн мэдлэгтэй байгаа аав ээж маань илүү хүүхдүүдэд зөв аргаар зөв одоо нөгөө мэдрэмжийг өгч зөв хүмүүжүүлэхийн аргуудыг сайн хэрэгэлдэг. Илүү их хүүхдүүд нь тэр нөгөө мэдрэмжүүдийг сайн авдаг.
одоо зөв гэдэг асуудал хооронд нь үүсэх асуудал хүртэл бага байдаг гэсэн ийм судалгаанууд байд юм лээ. Зөв. Тэгвэл хүүхдийн хүмүүжлэлд одоо үеийн нийгэмд одоо ерөнхийдөө хүмүүжүүлэх арга тийм байна гэж яг сонирхдаг эцэгчүүд энэ талаар илүү судалдаг. За харамсалтай нь ерөнхийдөө Монгол ухаанаар шууд ингээл өөрсдөө мэдрэмжээрээ өсгчдөг эцэгчүүд бас дийлхэнх нь байгаа өнөөгийн нийгэмд. Тэгвэл одоо яг манай Монголын нөхцөлд бол их хэмчлэн Монгол гэлтгүй ерөнхийдөө ингээд гадаад улс орнууд ч гэсэн аав нь ажилдаа яваад л ээж нь хүүхдүүдэд хүмүүжүүлдэг тийм жишг айгүйх байдаг. Тэгвэл хүүхдийн хүмүүжүүлэлт эцэг их хоёулаа ер нь тэнцүү оролцох нь ямар үр өгөөжтэй юм бэ? Аавын оролцоо ч гэсэн одоо чухал байх уу? Аль эсвэл үнэхээр яг тэр жишгээр эцэг эхчүүдийн их ээж нь илүү хүмүүжүүлэх нь илүү үр дүнтэй байдаг юм уу? Аль эсвэл аав нь илүү хүмүүжүүлэх нь үр дүнтэй байдаг юм уу? Ер нь талаар ерөнхийдөө ярилцвал эцэг эхчүүдийн оролцоо яг ямар байх ёстой вэ? За ер нь бол манайхан үзтгэлдээ бид нар ер нь бол алганы амт өсөж хүмүүжсэн л улсууд ингээд алдсан юм алгал гэж ярьдаг тийм ээ. За тэгээ ер нь бол сэтгэл зүйн тэр хүүхдэд одоо хүмүүжлийн зөв арга техникийг хэрэглэх, тэр хүүхдэд зөв ойлголцох, тэр хүүхдийг ирээдүйд зөвхөн болгох хүсэл аваад тэр хүүхдийг бас ойлгоход л хангалттай. Тэгэхээр бид нэр зайлшгүй одоо юу гэдгийг амтын сургагч шиг хэрэглээний сэтгэл судлалын үрэлэнгийн залзаа явагч маань хэлсэн байсан л да. Зайлшгүй амтын сургагчийг бид нөгөө хүүхдийг задаад зөв үйлдэл хийвэл магтаад буруу үйлдэл хийвэл задаад ингэх юм бол бид нар тэр хүүхдийн хүмүүжүүлэгч биш. Хүүхэд хүмүүжүүлж байгаа гэж ярих шаардлага байхгүй. Зөвхөн ер нь бол хүүхдийн хүмүүжүүлж байгаа хамгийн зөв хамгийн үр дүнтэй арга бол хамгийн сайн ойлгох хамгийн үр дүнтэй гэж бодож байгаа. За тэгээд маш их ойлгоод тэр хүүхдтэй зөв ойлголцоод зөв ярилцаад ингэсний үндснээр бол тэр хоёрын дунд бол бэрхшээл гарах, ээж аавын дунд бэрхшээл гарах асуудал том хаварна. Тэгэхгүй бол манайхан чинь нөгөө нэг ер нь бол 8 нас хүртэл маш сайн ойлголцоод бүх юмаа ярилцаад эхэлдэг. За тэрнээс хойш ер нь бол нөгөө хүүхэд бие даах байдал руугаа чиглээд эхэлдэг. Тэгээ бие даах байдал руугаа чиглээд өөрийнхөө юмыг болгоод өөрийнхөө даалгаврыг хийгээд өөрөө ингээд яваад болоод байгаа юм шиг байгаад идэг тийм. Тэнд нөгөө 11, 12, 13, 4 наснд хүрээд ирэнгүүт л энэ чинь нэрээ юу хийгээд байна? Чи юу хийгээд байна? Болохгүй шүү. Ямар асуудал болоод байна? Болохгүй шүү. Ингээд ерөөсөө ярих болгондоо дандаа нөгөө нэг шаардлагын зүйлүүдийг яриад байгаа. Хүүхдтэйгээ яаж би ойлголцчихлаа өмнө нь яг тэр шигээ ойлголцохын тулд би яах ёстой вэ гэдэг юмнуудаа ээж аавдын хувьд орхигдуулчихдаг. Тэгээ эндээс болоод нөгөө зөрчлүүд гарч эхэлдэг, үл ойлголцох байдлууд бий болж эхэлж идэг. За тэгэхээр энэ сэдвийг түр орхиод чиний асуулт руу эргээд оръё. Эцэгхийн аль альнийх нь үүрэг оролцоо хүүхдэд хэр их чухал байдаг юм ээ? Зөвхөн ээжийн үүрэг оролцоо чухал юм уу гэсэн асуултанд бол эцэг эхчүүд энэ тэмцүү хүүхдийн хүмүүжлэлд оролцоотой байх хэрэгтэй. За ингэж чадсан тохиолдолд хүүхэд бол ерөнхийдөө гэр бүлийн талаарх эерэг ойлголттой ирээдүйд бие хүн болоод төлөвшөөд явхад өөрийн дараагийн гэр бүлийг үүсгэхэд эрүүл зөв гэр бүлийг үүсгэх хамгийн боломж бололцоо бүхий ийм юм болж төлөвшнө гэж үзэж байгаа. Эсвэргээрээ аав нэг их харагддаггүй ч юм уу те зөвхөн ээжийн үүрэг оролцоо хамгийн их байдаг гэр бүлүүд бол ер нь бол хүүхэд том болсныхоо дараа тэр хэм маягийг өгүүлэх гэдэг. Одоо юу гэдгийг ээжээсээ асуух. За тэгэнгүүтээ би ер нь тийм л байх ёстой байна. Гэр бүлийн эрх мэдэл ноён нуруунд ингэх ёстой байна. Бүх жижиг асуудлуудыг ээж хийх ёстой байна. Тэгэхээр ингэх ёстой байна гэдэг ийм нөгөө өөрөөсөө хандлага бий болох гэдэг. Тэгэхээр хүүхдийн хүмүүжлэлд илүү аав ээжийн оролцоо хандлага бол чухал оролцоотой. Хоёр хийнх нь оролцоо чухал. Ээж аавууд бол ээж нар бол ерөнхийдөө тэр хүүхдийг яаж юу гэдгийг аюулгүй байлгах уу, яаж тайван сэтгэл хангамжтай байлгах уу гэдэгт ерөнхийдөө ээж нар бид нар анхаарч идэг. За аав нар бол ерөнхийдөө энэ хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил тийм ээ, сэтгэл хөдлөл, тэрийг илэрхийлэх байдал, олон дунд хэрхэн бие авч явж ийн гэдэгт
аав нар илүү хүүхдүүдтэй анхаарал хандуулж ах шиг харагддаг. Тэгэхээр энэ бол эцэг эхийн оролцоо өөр талаас яригдж байгаа учраас энэ талаас хүүхдтэйгээ энэ тэнцүү зөвлөгөө өгч зөвлөлийн туслаж ярилцах нь хамгийн чухал байгаа. Танай сая ярьснаас асуусан бодлоо. Манай нөхөр ч гэсэн ерөнхийдөө яг одоо манай нөхөр гэлтгөө ерөнхийдөө Монголдаас ингээд аав нар нь 14 хоног яваад ингээд 14 хоног гэртээр ажилладаг, хөдөө ажилладаг хүмүүс айгүй их байгаа шүү дээ, тий. Тэнгүүт ингээд ялцчгүй нөгөө ээж ингээд хамгийн одоо шинэ манай нөхөр ч ерөнхийдөө 100 бол дандаа хөдөө ажилладаг. Тэнгүүт би яг 100-ны 3 сар альсвал ингээд өвчлэн дандаа хөдөө ажиллаар яваад өгдөг болохоор яг ингээд хоёр хүүхэдтэйгээ ингээд бид илүү тулж ажилладаг. Тэгээд тэрэнгүүт ингээд сүултээ ингэж байгаа юм л та. За ээж чинь мэдээ, ээжээс асуу, ээж чинь мэдэх болно, ээжээс л асуу гэдэг нөгөө байр суурь одоо манай гэрэлд айгүй ноёлоод байгаа байхгүй юу? Тэгээд эргээд ирэнгүүт юм болгоныг би мэдэх ёстой юм шиг энэ хоёр хүүхдийг би ганцхан гаргасан юм шиг энэ хүүхдийг хүмүүжүүл хэн болох тий одоо тэр өөрөө бас нөгөө нэг би чинь ингээд жоохон номын дуу сонссон энэ талаар жоохон мэдлэгтэй учраас ингээд аавыг илүү оролцуулах нь чухал, аавын оролцоо аавын үгийг гэсэн ингээд сонсох хэрэгтэй гэдэг нөгөө байр сууриас байгаад ирэнгүүт яг ингээл энэ хүн ингээл амьдралын төлөөд явж байгаа гэл ажиллаа хийгээ явж байгаа гэл яваад өнгөт яаж ч ээж ингээл бүх юмд оролцоод эхэлж байна л та одоо ши манай гэр бүлийн хувьд бол тэнгууд ингээд нэг манай нөхрийн хувьд бол ерөөсөө ээж чинь мэдж байгаа ээжээсээ асуу ээж чинь биш өөрөө тгий гэдэг хандлагын хэсэг айгүй их ноёлдог болсон. Тэгээ бид эндээс анхаарад ер нь хүүхдүүд ч гэсэн нөгөө ааваасаа жоохон хөндөй өсөх гээд байт юм байна. Нэг талаараа. За ээж гэл тэнгууд магадгүй ингээд аав ээж хоёртой хинтэй нэлээ ингээд ойр ах уу гэл ингээд ээжтэйгээ ч гэдэг юм тийм хандлагыг бас манай том хүмүүнээс гаргаж байгаа. Тэгээ энэ жишээ ингээд хараад тахад энэ дээр бас сая таны ярьсныг бас нөхөртөө ингээд сонсох хэрэгтэй юм байна. Ийм байх хэрэгтэй юм байна. Тэгээ нөхөртөө заавал энэ подкастыг сонсгоё даа гэж бодсуулаа. Ер нь аав ээжийн хүмүүжлийн оролцоог хүүхдээсээ шууд харж болно. Хүүхэд хинрүү хандж, хинээс тусламж их гуйж, тэр хүний оролцооны гэр бүлд хамгийн их байгаа нь харагддаг. Ер нь бол ээж бүх асуудлыг зохицуулдаг. Ээж одоо юу гэдгийг хамгийн нөлөөлөл гэр бүлд хамгийн их олон асуудлыг зохицуулдаг, хүүхдэд тусалдаг илүү их байдаг бол хүүхэд ээжээсээ л тусламж гуйдаг. Ээжээсээ л яах вэ гэж асуудаг. Хажууд нь аав нь сууж байгаа ч гэсэн ээж рүүгээ ханддаг. Үгүй аав ээж тэгж гэдэг юм уу те. Тэгээд гэр бүлийн яг одоо энэ хүмүүжлийн хүүхдтэй ойролцоо байх асуудал нь аав нь эсрэгээр хүчин чармаалт гаргаж эхлээд хүүхдтэйгээ ажиллах, хүүхдтэйгээ тоглох, хүүхдтэй одоо цаг гаргах, үлгэр ярьж өгөх гэх мэтчлийн энэ ажлуудаар солигдоод аавын оролцоо нэмэгдээд ирэнгүүт л хүүхэд өөрөө ирэхгүй ээж байгаа ч гэсэн үгүй аав надад ярьж өгнө, үгүй аав надад энэ номыг уншиж өгнө, үгүй аав чадна гэдэг энэ юмнуудыг хэрэгжилж эхэлдэг. Илүү ааваасаа тусламжгүйдэг. Аава би энийг яах вэ? Аава би ингэвэл яах вэ? Аава хоёулаа зүг тоглоё гэдэг юм уу. Ингээд ерөөсөө юуны оролцоог нь хүүхэд өөрөө тэр дорхноо дэмжиж эхэлдэг баг. Тэгэхээр нөгөө судалгаан дээр байдаг шүү дээ. Хүүхэд аавынхаа хэлсэн үгийг илүү их тогтоодог болох нь судалгаагаар батлагдлаа гэсэн. Биний билүүдийг бид нэлээдгүй харсан баг тийм. Тэгэхээр энэ бол бас ерөнхийдөө аавын үүрэг оролцоо дэмжлэг хүүхэд ч гэсэн дуртай хүлээн зөвшөөрдөг гэдгийн нэгтгэлийн баталгаа эндээс харагдаад байгаа. Би бас тэрийг уншичаад бас бодож илаа дотроо магадгүй нэг ээж нэг өдөр тутмын амьдралд нь оролцоод дандаа л одоо ярьдээс нэг өглөөл яншаадл гэдэг тий өдөр тутмын амьдралд оролцдог болохоор хүүхдүүдэд тийм нэг бидний хэлж байгаа үг нэг тийм үн цэнэг болсон. Гэтэ ярнэл цаанаа нэг дотн санагдаад байдаг ээж. Тэгээ би бодож исэн маа найзууд ч гэсэн яг ингээд хол ингээд дандаа хэдэн сараар явцдаг аавууд ахад өглөө гараад орой ирдэг аавууд бас байгаа тий. Тэнгүүд маа ингээд ээж нар бас нэг юм хандлага гаргадаг. За өдөржингөө ажилдаа яваад ирж хахад нь хүүхдүүдээр нь олоолаад байхад ааваасаа хол тоол аав нь ядарч байгаа бити авдаг нөхцөлтэй цаашаа хол тэгэл ээжүүд бид нар өөрсдөө бас тийм хандлага гаргадаг. Тэрийг бас найзуудынхаа жишээн дээрээс зөндөө би харж илаа. Энэ юм ингээд бас нэг талаараа аав хүүхд хоёрыг ингээд бит хоёр ээж өөр ингээд холдуулаад салгаад байгаа юм шиг надад санагддаг байхгүй юу? Энэ дээр бас ээжүүд манаас илүү ер нь гэр бүлийн хариуцлага гэдэг зүйлийг гин тэнцэл хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүүхдээсээ залхахдаг аав ээж гэж байхгүй шүү дээ. Ямар ч тохиолдолд тийм ээ. Тэгэхээр үнэхээр мэдээж ядраад ирсэн тохиолдолд унтах цагийг нь олголгүй л яах вэ? Гэхдээ оройд хараад ирсэн зурагт үзхийн оронд
хүүхэд нь өөрөө тэр аавтайгаа ээжтэй хэрхэн тоглох асуудал нь хүүхдийн өөрийнх нь хэрэгэл байх хэрэгтэй байна. Яг одоо харилцааг нь хязгаарлах бол нэг их тийм тохиромжтой үйлдэл болоо санагдахгүй л байна. Ээжүүд бид нар өөрсдөө ингээд зааглах нь бол ерөнхий нэг талаа жоохон өрөөсгөл буруулц тий. Тэгээд ерөнхийдөө сайн дээр бас нэг ярилцахад бас би бас ингээд бодоод хаад хэд ингээд нөгөө аав нараас хол аваад хүүхдүүдэд түрүү ярьсан нөгөө өсвөр наснд бага наснд бол тоглох тэр хамтдаа байхаар ингээд хязгаарлаж чадсан өсвөр нас болоод 15 болоод дээшээ ингээд нөгөө өсвөр насны үед бол нөгөө бэлгийн боловсрол гэдэг би одоо хүүтэй ингээд боддог байхгүй магадгүй ингээд нэг охиныг сонирхоод альгүй магадгүй байлсвал нөгөө эрэгтэй хүний одоо бэлгийн боловсрол талаасаа тий өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Энэ дээр магадгүй шууд ээжтэйгээ харилцахаас илүү аавтайгаа харилцах нь илүү магадгүй надад нөгөө мэддэг юм шиг мэддэггүй тийм юмнууд айгүй тулгарх юм шиг санагддаг. Одоо шинэ саяхан ингээд бага насны хүүхд төр ч гэсэн ингээд жоохон ингээд надад мэдхгүй асуудал гарч ирж байгаа. Тэнгүүд нөхрөөс эрэгтэй хүн яадаг юм бэ? Энэ дээр яах ёстой юм бэ гэх тэнгүүд үгүй наач угаасаа л байгалийнхаа жамаар тэх ёстой гэдэг юм аа. Надад бол амар хүн тусаал бараг би ингээд эмлэг явъя ярих гэл ингээд бодчихонгод манай хүн бол үгүй энэ ч юм бол байгалийнхаа шалгарлаар эрэгтэй хүн болгон байдаг юм аа. Битгий санаа зовгээд энэ жишээ нэг бодонгод том болоод ирэнгүүт ингээд аавтайгаа дотн өсөөгөө юм уу аавтайгаа ингээд өөрийгөө илэрхийлж чадаагүй хүүхдэд бэлгийн боловсролыг бас ингээд өөрөөс л өгөх юм байна да. Тийм болохоор багаас нь би бас аавтай дотн өсгөж ирээдүйд одоо тэр бэлгийн боловсролд тулгаад байгаа асуудлыг аавтайгаа илүү ойлгуулцах юм байна гэж бас нэг талаараа бодсон. Ер нь бол өсвөр наснд ойлголцох асуудал бол бага наснаас нь эхэлнэ гэдэг түрүүн гол хэлсэн. Тэрийг бол эцэг эхчүүд нэлээд сайн анхаарах нь зүйтэй. Яагаад тэгэхээр гэнт бид нар хүүхдтэйгээ нэг их тийм татсан биш байж байгаа өсвөр наснд хүрэнгүүтэл нь ямар нэг асуудал тулгарнгуудл нь танаас нууцаа ярина гэж бодож ивэл үгүй шүү дээ. Тэгэхээр яах ёстой юм бэ гэхээр бид нар байн хүүхдтэйгээ мэдэрч ойлгож байн тэрийг алхам тутамд нь ярьж иж байн ямар асуудал тулгарч байгааг нь сонсож тэрийг шийдэхэд нь харилцан туслалцаж ингэж л явахгүй бол нөгөө өсвөр наснд нь очингууд нь гинт найз шиг нь болохгүй зүтгээд идэг гэтэл тэр хүүхэд өөрийнхөө орчинд оруулахгүй юу гэдэг асуудлаас тулгарна л та. Тэгээд нөгөө ээж нь өсвөр насны хүүхдтэй ярилцах ойлголцоход манай эцэг эхчүүдийн зүгээс асуудал гардаг. Жишээ нь одоо яг түрүүний хэлсэнчлэн нөгөө бие даалгах наснд нь яваад за манай хүн чи өөрөө даалгавраа ичдэг өөрийгөө болгоод яваад байгаа хөрхийг л яваад идэг. Гинт өсвөр наснд хүрдэг нөгөө хүүхд маань сонирхол хэрэгцээ бүх юм өөр болж эхэлдэг. Тэгээ хүүхдэд таньж мэдхийн тулд гинт нөгөө нэг сайн харилцагч байхын тулд ярилцах гээд оролдож эхэлдэг байна л дээ ээж аав нар. Тэгэнгүүт ямар үйлдэлээс эхэлдэг вэ гэхээр ерөөсөө л өглөө басаал хувцлалтыг нь хараад хөөе чи юу өмсч юм бэ? Ямар сонио хувцас өмсч юм бэ гэж шүмжлээд эхэлдэг. Тэгэхээр нөгөө өмссөн хувцас өөрийнхөө сонголтыг мэдээж хамгаалах хэрэгцээ хүнд байгаа шүү дээ. Гэтэл нөгөө нэг дахиж тэр өөрийнхөө сонголтыг эцэгтэй тайлбарлах гэдэг ойлголт бол тэр хүнд ямар ч сонирхолгүй яриа болчихж байгаа байхгүй. Тэгээ юу цаашаа яриа өрнөх. За тэрнүүтээ өглөө басаал нөгөө хүүхдтэйгээ нэг ярилцаад үз гэхээр л өглөө басаал эхлэнгүүдээ энэ ор дээрээ хураагаачтэй цай ундаа цагт нь одоо ингээл цай ундаа уухтаа юу том хүүхдээ чи живтэйг нь цэвэрхэн бай. Тэгэл дээрээс нь чи өөрөө одоо ийм том болчоод өөрөө өглөөний цайгаа бэлдэж чаддаггүй ч гэдэг юм уу. Үе чи хүүхдүүдийг хар гэл ингээл эхэлдэг л дээ. Тэгээ энэ шүүмжлэлээс нөгөө хүүхдийн нөгөө эцэгтэйгээ ярилцах яриа улам л цаашлаад идэг. За тэгэл нөгөө үгэлж байгаа л гинт ерөн чи нэрээ юу болоод байгаа. За аль ээжтэйгээ яриад за аль хаалтаа яриад хоёлаа ерөн сууя гэл ингээд шүүмжилжсэн араас нь ярих гэдэг хэлдэг тийм. Тэгэхээр энэ бол нөгөө хүүхдийн хувьд өсвөр насны хүүхдийн хувьд яагаад ч одоо юу гэдгийг өөрийнхөө дотоод ертөнцийг нэг ээж угаасаа л ингэж үгэлж байгаа юм чи наа угаасаа л ийм байгаа юм чи намайг ойлгоно гэж байх уу гэдэг ч юм уу. Иймэрхүү сөрөг асуултууд хариултууд бий болж эхэлж идэв. Тэгэхээр бид нар ийм асуудалд хүрэхгүй тулд л одоо нөгөө яаж хүүхдтэйгээ эртнээс ойлголцож авах уу, асуудал бэрхшээл тулгарч байхад нь яаж хамтдаа даван туулах уу, тэрийг нь туулахад нь яаж туслах уу гэх мэтчлэн ийм асуудлууд тулгарч идэв л та. Тэгээ бас нэг өөр асуудал юу байдаг вэ гэхээр нөгөө бид нар
хүүхдээ үеийн хүүхдтэй харьцуулдаг. Ээжийн найзын хүүхэд эсвэл хамаатны үед ингээ үеэл болвол барыг одоо тэр хүүхдэд дайсан болтол нь бид нарт тэгж ойлгуулдаг штэ. Тэр үеийнхаа хүүхдийг харалдаа тэр өстө нэрээ тгээ явж ин тэр сургуульд ороод ийм тэтгэлэг авах гээд ингээд цаа явж ин чи тэр үеийнхаа хүүхдийг хар ихтгэл мэтгэлцээ уралдаан тэмцээнд ороод тийм амжилттай явна тэгтэл чи хаана нэ гэж ирээд л ярьдаг те. Ийм л нөгөө бид нэр хүүхэд болгон өөрийн гэсэн онцлогтой өөрийн гэсэн чаддаг өвөрмөц зүйлтэй өөрийн гэсэн өвөрмөц ертөнц шүү гэдгийг мартаад нөгөө харьцуулалт маань одоо нэг хязгаарлалтгүйгээр явж эхэлж идэг. Тэгэхээр энэ бол хүүхдэд баг нэг талаараа бүр баг ядаргаа болчихсон тийм. Мэдээж ингэж мянга яриад тэр таны хүүхэд бусад тэр харьцуулж байгаа хүүхэд ч болохгүй шүү дээ. Тэгэхээр бол ер нь өөрийн гэсэн хүүхдийнхаа яг тэр өвөрмөц ертөнцийг нь олж юунд дуртай, ямар зүйл дуртай, юу хийхийг хүсэж мөрөөддөг, тэрэнд нь би яавал тусалж чадах уу гэдэг зүйлийг л бодох хэрэгтэй юм шиг байна. Тэгэхгүй бол бид нэг юм бил суул юм нөгөө харьцуулдаг ярианууд байдаг. Тэгээд харьцуултыг бас зөвхөн өсвөр насны хүүхэдтэй биш те. Одоо гадаа 1-2 настай хүүхдүүдээс салхилуулаад сууж байгаа ээж аав нар донд ч байдаг шүү дээ. Монгол эцэгчүүдийн хүүхдээрээ өнгөрөх те хүүхдээрээ ярих нэг тийм дуртай нэг тийм зам байгаад байдаг те. Дотроосоо би хүүхдээ яриулах их тийм кайфтай юм шиг. Тэнгүүдээ гадаа танихгүй хүмүүс донд хүртэл хүүхдээ яриа сууж байдаг шүү дээ бидний донд. Тэгэхээр энэ бол өөрөө хүүхдийг нэг талаараа нөгөө эрхийг нь зөрчиж байгаа асуудал байна. За тэгээд энэ насны бага насны хүүхдүүд ч гэсэн энэ хөгжлийн ялгаатай байдлууд анзаарэгдчихдэг. Манай хүүхдүүд 10 сартаа яваад эхэлчихлээ шүү дээ. Нэг ээжүүд одоо байрныхаа гадаа өнгөрөөд л одоо юу гэдгийг хүүхдийн хадлаар ярина шүү дээ. Өнгөрөх нь юу юм бэ? Ер нь бол өөрийнхөө сэтгэл зүйн одоо тэр хүүхдийн гэсэн сэтгэлээ гаргаж байгаа илэрхийлэл нь баггүй. Гэтэл 4 сар хүрчиж явдаг хүүхд байгаа байхгүй юу? Явж эхэлдэг. Тэгэхээр энэ хүүхэд болгоны төлөвшил одоо хүүхэд болгоны хөгжил хүүхэд болгоны одоо хөгжлийн үйл явц нь харилцан адилгүй гэдэг нь эндээс харагдаад байна. За тэрийг харсан мэдээж нөгөө харьцуулдаг манай ээж аав нар бол оронгуудаа манай хүүхднэрээ явахалаагүй мартаач гэдэг юм. Ороод нэг явуулах гээд оролдоод үзэх ч юм уу те. Ийм оролцоодыг хийж идэг. Тэгэхээр энэ бол бидний хувьд бол хүүхдийнхаа зөвхөн одоо бодгол хувийн онцлогийг нь харгалзах нь чухал шүү гэдэг зүйлийг л сайн хэлмээр санагдаад байна. Тий таны яриг сонссон ч бас харьцуулсан гэдэг тэр яг нэг бас багнаас санаанд орж байна л да. Багнаас манай аав ээжээс аягүй хангад ингээл харьцуулдаг. Тэр хойдалын хүүхд чинь юм байна, тийм байна, тий чинь би боддог багнаас тэр аягүй содтоод санаж байна. Тийм л юм бол тэр хүүхдээ аваад өсгөхгүй заавч намайг өсгөх ямар шаардлагатай юм. Яах гэж намайг гаргасан гэж би аягүй бодчихсон тохой тий. Тэр харьцуулахын гэдэг яг тийм мэдрэмж аягүй өгдгийн байлаа хүүхдэд. Тэгэд одоо ингээд алидийн ингээд би насанд хүрчихсэн алидийн ингээд хоёр хүүхдээ ээж болчихсон чинь тэр надад аягүй их санагддаг, бодогддог зүйл байдаг. Тэгээд тэрэнгүүдээс эргээд нэг хүүхдээ минь сэтгэл зүйд аягүй тийм нэг сөргөөр нөлөөлдөг түүний ингээд мартагддгүй юм байна гэж мартагддгүй юм байна. Тэгээд нөгөө талаараа нэг хүүхдүүдэд ойлгоогүй, хүүхдүүдтэйгээ ярилцаагүй, хүүхдэд танин мэдээгүй тэр бол ээж аавын л одоо нэг үсэн алдаа шүү дээ. Нэг бодлын тэр хичээл зүтгэлэг гаргаагүй өөрөө түүнийг хүүхдээ ойлгоогүй байж хин нэгэнтэй харьцуулаад байна гэдэг нь эргээд хүүхдэд айгүй асар том тийм нэг шаргач юм шиг эргээд бодоход айгүй тийм нэг харахгүй зүйлийг үлдээгээд миний хувьд бол үлдээгээд байгаа байхгүй юу. Тэнгүүд би бод хоёр хүүхдтэй харьцуулахгүй юмсан би одоо яг өөрөө юм сэтгэл мэдрэл төрсэн юм чинь ингээд боддог чинь яг таны сүүлийн хэлдгээр тань нэг хүүхдүүдтэй ингээд хөгжлийн хувьд ингээд эрэг миний охин одоо 9 сартаа алхсан штэ гэж хин нэгэнд би ингээд магтаж ирж исэн удаа надад бас байгаад байгаа байхгүй юу. Тэгээд тэнгууд манай ингээд найзууд хөөх тийм үү танаа охин дэгээ алхсан манайх одоо ингээд алхаагүй ингээд байж л юм байна гэж ярьдаг. Энэ асуудал маань эцэгчүүдэд бас ингээд нөгөө талаараа зүгээр л энэ чинь хүүхдүүдийн хөгжлийн асуудал ярьж байгаа. Тэнгууд одоо ээж аавдын нэг групп айгүйх байдаг тий. Фэйсбүүкээр ингээд ээжүүдийн группээр ялангуяа манай охин одоо алхахгүй байна. Манай охин одоо ярихгүй байна. Манай охин ингээд ирэнгүүд нөгөө тийм үү яана манай хүүхд хэдэн сартаа алхсан штэ ингэсэн штэ тэгсэн штэ ингээд нөгөө эцэгчүүд маань эргээд нэг эмгэг юм шиг тий энэ хүүхэд нь одоо нэг хөгжлийн хувьд хоцрогдоод байгаа нэр эрүүл мэндийн хувьд айгүй буруу хандлагатай эрүүл мэндийн хувьд айгүй тийм нэг
хоцорсон нөгөө эрүүл бус тийм мэдрэмж эцэг эхчүүд аягүй төрүүлээд байдаг. Тэгээ энэ нь бол тийм биш шүү. Зүгээр хөгжлийнхөө хувьд бол ерөөсөө хүүхэд бол харилцаа адилгүй байд юм а гэдгийг л эцэг эхчүүд маш сайн ойлгох хэрэгтэй юм байна. Ойлгох хэрэгтэй юм байна. Тэн дээр бас судлах хэрэгтэй, унших хэрэгтэй юм байна. Унших хэрэгтэй юм байна гэдгийг бас бодол суулгаад. Хүүхэд бол хүүхэд гэдгийг л ойлгох хэрэгтэй юм шиг байна. Ихэнх ээж аав нар өөрийнхөө хүүхдийг бусдаас онцгой гэж боддог. Угаасаа ер нь бол бусдаас онцгой, миний хүүхэд бусдаас ер нь өөр хүмүүс бусдаас давуу гэдэг ойлголттой байж идэг. Тэгээд энэ ойлголт нь нөгөө хүүхэд нь сургуульд ороод ирэх үеэр харьцангуй одоо нөгөө багасж гайгүй энгийн төвшөнд хүрдэг байна. Яагаад тэгэхээр миний хүүхэд бусдаас ялгаагүй л хүүхэд юм байна. Адилхан сурч мэдгээ явж байгаа юм байна гэдэг ч юм уу ингээд ойлголтын хувьд тэр цэцмаа анхны хүүхдээ сургуульд орж байгаа ээж оруулж байгаа ээж аавуудын хувьд бол энэ ойлголт нь төлөвшөж одоо юу гэдэг эхэлдэг. Бага наснд нь бол миний хүүхэд бусдаас онцгой л гэдэг. Онцгой хантай юм шиг л ойлголтыг төрүүлээд байдаг тийм. Тэгээд ингээд ихээр нөгөө бусдаас ялгаагүй өөрийн гэсэн ертөнцтэй энгийн л хүүхэд юм байна гэдгийг ойлгож мэдрэх алхам нь тэр сургуульд орсныхан дараа явагдчих эхэлдэг гэдэг нь бас харагдаад байгаа. Ерөнхийдөө хүүхдүүдэд бас нөгөө талаараа эцэг эхчүүдэд маань ингээд ойлгохгүй байгаа нэг шалтгаан маань бас би нөгөө талаар ингэж бодоод байгаа. Хүүхдүүдэд нөгөө нэг их хамгийн эхлээд ярьсан нөгөө нас сэтгүүн үед хөгжлийн үед өөр байдаг. Насны үед ч гэсэн бүр ингээд ялгаатай байдал, онцлог байгаад байна. Тэгэнгүүт бид хүн яадаг вэ юм бэ? Сэтгэл зүйн хүүхдүүдээс ингээд хямралт өгдөг дээ. Сая хэлсэн сургуульд орох үед, цэцэрлэгт орох үед хүүхдүүд маань цэцэрлэгт орж байгаа хүүхдүүд бол маш их уйлдаг тий. Нөгөө ярих хэлэх бүрэн хөгжөөгүй, хэл яриа нь бүрэн хөгжөөг өөрийгөө илэрхийлэх бүрэн боломжгүй үед хүүхд өөрийгөө юу гэж уйлах мэдрэмжээр илэрхийлдэг. Сургуульд орсон тохиолдолд бол ямар нэгэн байдлаар шууд ингээд дуугаа ураадаг ч юм уу тий. Одоо манай хүүхдүүд бол анх ингээд цэцэрлэгт ороод явахдаа ерөөхдөө хүүхд болгон л уйлдаг байсан. Гэхдээ ингээд саяхан ахлах ангид ороод бэлтгэл цэцэрлэгийн ахлах ангид ороод багш нь солигдсон. Тэнгүүд багш нь солигдонгууд манай хүүхэд цэцэрлэгтээ явах дургүй болоод тэгэл тэрийг би анзаарч ирсэн. Сүүлдээ ингээд ерөнхийдөө юу ачихсан. Нэг өдөр бүр цэцэрлэгтээ явахгүй гэхээр нь би заадгүй өнөөдөр миний охин яваад хэрэггүй. Хоёул ээжтэйгээ үнжээгээд тэгээ өнгөө үнсэн чи тэр хүүхэд ерөнхийдөө яагаад ч манай хүүхэд шалтгаангүйгээр уйлаад байсан. За тэгвэл 2 настай хүүхдүүд ойлгоход бол за ямар нэг юм дутагдаад байгаа юм байна. Ингээд байгаа юм байна гэж дутгараа тэр хүүхдийг би аргалах гэж оролдоно. Гэтэл энэ ингээд 5 нас хүрчихсэн өөрийгөө бүрэн илэрхийлэн би өвдөд байгаа юм байгаа гэдэг нөгөө өөрийгөө бүрэн илэрхийлдэг насан дээрээ шалтгаангүй уйлаад ирэхээр надад айгүй хүн тусаад би нэг хэсэг хүүхдээ зүгээр л за миний хүүхэд уйлмар санагдсан юм гэсэн чинь тийм гэхээр за тэгвэл жоохон уйлчих гээд тэгээ уйлаалсэн сүүлдээ бүр мэгшиж уйлаад сүүлдээ хүн зодсон юм шиг айгүй чанга уйлаад тэгээ би нилээг хүүхдээ уйлуулж агаад асуусан яагаад уйлсан миний хөө юу болсон ингээд гэсэн чинь багш нь зөвлөө дээрээс нөгөө шинжил болсон юм. Шинжил болгоо багш нь нөгөө би чинь бас нөгөө хүүхдээс итгэвтэй байх гад нөгөө дуу шүл бүх юмд нь л нөгөө эцэг эхчүүдийн хувьд бол нөгөө итгэвтэй байдаг эцэг эхчүүдийн хүүхдүүдийг ингээд юмд багш нь хамруулдаг. Тэнгүүд манай хүүхдийг ингээд дуунд оруулаад, бүжгэнд оруулаад ингээд 2-3 юм зэрэг оруулчихсан. Тэгээд ирэнгүүт манай хүүхдүүд айгу ачаал аваад стресстэй болж эхлээд ээжээ би тэр бүжигд нь орохгүй байя. Би зөвхөн дуундаа л оръё. Би тэрэнд нь орохгүй байя гэд. Тэгээ ойлгохаар за тэгвэл ээж нь багшд нь хэлье. Ингээд юусаа ингээд энэ юмд нь орохгүй манай хөө зөвхөн дуунд нь орё гэж хэлсэн чи тэгсэн чинь санаа алдаад за ээж тэгээрээ гэд тэгвэл маргааш цэцэрлэгтээ явах гэсэн чи явна гэж. Тэгээ би тухайн үед нь би хүүхдүүдээс хичнээн явж гисэн багхан ч гэсэн нэг стресс болж байна. Энэ ингээд хүүхдүүдээс эргээд хямрал үүсгэж байгаа юм байна да гэд түндээс бодож ирсэн. Ийм мэдлэг хүүхдүүдэд ингээд жижигэн эцэг эхчүүдэд тулгардаг хямралууд байна. Тэнгүүд тэрийг нь ойлгохгүй ингээд эцэг эхчүүд яадаг вэ гэнгүүт чи одоо юундаа уйлаад байгаа? Одоо магадгүй 5 настай хүүхд тий шууд ойлгодог хүүхд. Юундаа уйлаад байгаа? Яах гээ уйлаад идэв? Чамд юу тутсан гэж уйлаад идэв? Гэж шууд эцэг эхчүүд тийм хандлагаар ханддаг. Юу байдаг тийм. Ингээс ерөөсөө л нөгөө бид нэр хүүхдийн хүмүүжлэг нэг бол нөгөө хоёр зүйл нөлөөлөд байгаа. Эцэг эхчүүд өөрийнхөө төгс бие хөлбөрийг дараагийн төгс бие хөлбөрийг бий болгохын тулд нөгөө талаас нийгмийн төгс хүүхэд гэж ямар хүүхэд байдгүй тэр ойлголт руу хүүхдээ төхөөлөхийн тулд энэ хоёрын завцраар одоо юу гэдгийг ойлголтын донд хүүхдээ өөрөө ирэхгүй чиглүүлээд идэг. Өөрөө ирэхгүй шахаад эхэлдэг.
Одоо нөгөө идэвхтэй нийгэм аягүй мундаг олон юунд оролцсон хүүхэд бол мундаг, эсвэл одоо юу гэдгийг дууршуулаг үжилдэг бол мундаг. За эсвэл одоо сургуультай олимпиад юмд ороод медаль авдаг бол мундаг. За эсвэл дуу хөгжмөр явдаг бол мундаг гэсэн энэ нөгөө ойлголтын нөгөө шаардлага руу хүүхдийг өөрөө ирэхгүй толхойд идэг. Тэр хүүхэд үнэхээр сонирхолтой юу үгүй юу, үнэхээр ингэх үгүй юу гэдэг ерөөсөө ойлголтыг харгалзахгүйгээр миний хүү тэгэх ёстой шүү, миний охин тэгэх ёстой шүү гэдэг энэ нөгөө нийгмийн төгс үгтийг гаргахын тулд өөрийнхөө төгс нөгөө дараагийн хувилбарыг бий болгохын тулд хүүхдээ өөрөө ирэхгүй шахаад эхэлдэг бид нар. За ингэнгүүтэл нөгөө нэг одоо юу гэдгийг орчин үеийн хүүхд болгон сарбанд явах хэвээр тэгжиж математик сэтгэлгээ нь хөгждөг. Тэгэхгүй л бол бараг математикт муу байдаг. За яг сарбан бол үнэхээр одоо сэтгэлгээний тэлдэг тий. За тэгээ манайхан нэг дугуулсан болохоор хошуурдаг штеп. Ер нь бол охтуудыг балетын дугууланд явуулах шаардлагатай маань гэж юусээ ээж нар эмэгтэй охинтой ээжүүд бол бас бүгд тэгж боддог ч юм уу. Ингээд юусээ нэг дугуулан гаргах юм бол ингээд нөгөө хүүхдийн хүсэл сонирхол гэдэг юмыг үл харгалзаад хамруулаад хүүхдээ яг хэн болох гээд байгаа юм тий. Эсвэл одоо ирээдүйн хүн хэн болох ойлголтыг нь өөрөө тогтоочихсон тэрнлүүгээ л хүүхдээ чиглүүлээд идэг. Чи 6 дугаар ангид орохдоо энэ сургуульд орох хэрэгтэй шүү. Энэ сургуульд орохын тулд энэ сургуулийн шалгалт маш өндөр шалгууртай байдаг. Чи шалгалтад бэлдэн бүтэн жил татлаганд явна ч гэдэг юм уу. Эсвэл одоо тэр хүүхд үнэхээр дуртай юугүй юу гэдгийг нь харгалзахгүйгээр л ингэл ёстой тэхэл ёстой гэдгийг хүүхдүүдтэй толгойд бид нэр хэлж идэг. Тэгээ энэ өөрөө нөгөө хүүхдэд маш их стрессийг бий болгож идэг. Би яг нөгөө ээж аав ярин хэлсэн шиг байж чадах болов уу? Багшийн хэлсэн шиг байж чадах болов уу? Ингээд нөгөө цаашлаад үр дүн гараад ирэхээр нөгөө яг нөгөө хэлсэн үр дүндээ хүрч чадахгүй болоод ирэхээр хүүхэд за ер нь би чадахгүй юм байна да гэж сэтгэл готролд орж эхэлдэг. Өөрөө өөрийгөө голж эхэлдэг. Би ер нь одоо тий яг ийм байж чадахгүй юм шиг байна гэдэг байдлаар өөрөө өөртөө маш их өөртөө итгэлээ алдаж эхэлж идэг. Готролд орж идэг. Ийм их асуудлууд биднэрт бас нэлээд төгөөмөл гараад байгаа. Энэ тал дээр бас нөгөө талаас хүүхдүүдэд маань бас шууд ингээд нөгөө хямралд ингээд ороод ингээд за яг зарим нэг мэдлэгтэй мэдээлэлтэй аваад ингээд шууд ингээд миний хүүхд жоо тэр талдаа минь жоохон хямралд ингээд орж стресстэй байгаа маань энэ талыг нь болиулъя да энэ талдаа жоохон ингээд байгаа зарим нэг эцэгч шууд ингээд арга хэмжээ авдаг бол зарим нь авдаггүй ус энэ дээр яг ямар арга хэмжээ авч ивэл илүү зүгээр эцэгчүүд маань нэр нь ямар аргаар хүүхдтэйг нь харилцаад яг ямар аргаар энэ хүүхдэд өртөр одоо тэ стресстэй байгаа ч юм альсах хямралд ороод байгаа альсвал хүүхдэд ойлгохгүй байгаад өгцөл альсвал зүгээр хүүхд таны мэдлээс одоо гарцсан гэж ярьдаг те таны мэдхгүй ингээд яг ойлгохыг хичээгээд байгаа ч гэсэн хүүхдтэйг ойлголцохгүй байгаа тохиолдолд ер нь энгийн хийгээд ямар арга байвал ер нь эцэгчүүдэд нэлээд үр дүнтэй вэ? Ер нь бол саяын чиний хэрэглэсэн арга хамгийн үр дүнтэй. Яагаад гэвэл эцэг эхчүүд өөрөө хүүхдүүдэд ойлгох хэрэгтэй. Гэж маш сайн ойлгодог, өдөр тутмын үйл ажиллагаанд нь тусалдаг, өдөр тутмын болж байгаа үйл ажиллагааны талаар мэдлэг мэдээлэлтэй байдаг ээж аавуудын хүүхдүүд гинт нэг өдөр сэтгэлээр унах нь ховор. Тэгэхээр бид нар маш сайн ойлголцоод, маш сайн өдөр тутамд яриад, өдөр тутам болж байгаа үйл явцын болохгүй байгаа юмыг нь яавал дэмжих үү, дэмжлэг аваад ч болохгүй байгаа бол энийг яах вэ, зайлшгүй хэрэгцээтэй юу, үгүй юу гэх мэтчлэн энэ яриаг зөвхөн хүүхдтэйгээ л хийх хэрэгтэй. Хүүхдтэйгээ л харж ярих хэрэгтэй. Хүүхдтэйгээ маш сайн мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй. За үнэхээр ойлголцож чадахгүй байдалд тулах юм бол мэрэгжлийн сэтгэл зүйчдээс тусламж авах шаардлагатай. За манай хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн болон сэтгэл судлалын үндэсний төвүүд дээр энэ хүүхдтэй ажилладаг сэтгэл судлаач тусгай бэлтгэгдсэн байт юм байлаа. Тэгээд тэр төвүүдээс бол тусламж авахд санаа зовох зүйлгүй. Бид нар сэтгэл зүйчээс сэтгэл зүйчтэй хүүхдээ уулзвал тусламж авна гэд хэлэхээр ерөнхийдөө бол яг бүр болж чадахгүй хүүхдийн талаар ярих гэж байгаа юм шиг манайхан өөрсдөө ингэж ирэхэд идэг. Гэтэл энэ бол яг хүүхдийн асуудал юунд байна, яаж хөндөг ёстой вэ, яаж тэр хүүхдээс зөвшөөрөл авч аль биесээр харилцааг нь өрнүүлж аль биесээр тэр хүүхдийг очлох ёстой юм, асуудал юунд байгаа юм, хүүхдийн дотоод ертөнцийг нээхийн тулд яах ёстой юм гэдгийг мэргэжлийн хүмүүс бол мэддэг. Тэгэхээр энэ бол
нилээдгүй одоо юу гэдэг нээлттэй болж байгаа асуудал байхгүй. Тэгэхээр энийг манай эцэгчүүд бас ойлгоод авах гэмгүй гэхдээ өөртөө хамгийн түрүүнд сайн харилцан ярилцагч байж, сайн ойлгогч нь, сайн дэмжигч нь байж, сайн одоо найз нь байсан тохиолдолд энэ асуудал бол бас наад түвшиндөө шийдэгдэх боломжтой гэдгийг манай ээж аваад бас ойлгох илүү байна. Ерөнхийдөө л эцэгчүүд маань тий аав нар маань, ээж нар маань одоо бага насны хүүхдийг бол хүмүүжлэх нь бол шууд бага наснд нь бол удирдаад тий хэм болох уу, яах вэ хөө, яаж хүмүүжүүлснээр чинь хүүхд юм болоод байна гэдэг. Яг бага наснд нь бол ерөнхийдөө хүүхдийг шууд удирддаг. Тэгвэл өсвөр наснд бол ерөнхий хүүхдтэйгээ дотн ойлголцоход бол ямар хандлага харах вэ гэдэг талаас эцэгчүүд маань өөртөө одоо юу гэдэг хүүхдтэй л сэтгэл зүйч байгаа чи хүүхдтэй л одоо тий бяцхан одоо нөгөө ээж өөрөө коуч байх гэдэг тий тэгвэл ээж өөрөө аав өөрөө нэг хүүхдтэй нэг сэтгэл зүйч байгаа чи хэрвээ энэ талаар мэдлэг дутаад байгаа бол мэдээлэл дутаад байгаа бол энэ эрэлхийлдэг байгаа чи би яаж хүүхдэд ойлгодог байх уу, яаж хүүхдтэй ярилцдаг байх уу, яавал би хүүхдийн хүмүүжилт би илүү нөлөөлөө тэр хүүхдэд зөв хүмүүжүүлэх вэ, зөв хүмүүжүүлээд тэр хүүхдэд илүү яаж ирээдүйд нь зөв хүн болоход нь бэлтэх вэ гэдэг талаас эцэгчүүд мань өөртөө ингээд үгүй явдаг байгаа чи магадгүй одоо энд бол түрүүн багш хэллээ чи нээлттэй болсон гэд заавалжгүй асуудалтай болсон хүүхдийг дагуулад очихоос илүү асуудалтай болохоос нь өмнө хүүхдтэйгээ өөрөө ойлголцохоос өмнө би ингээд хүүхдтэй ойлголцдог баймаар байна, би өөрөө ингээд хүүхдтэй нээлттэй баймаар байна, би хүүхдтэй ярилцдаг баймаар байна. Тэгэхэд бол би ямар одоо асуулт тавьдаг байх вэ? Магадгүй хүүхдтэйгээ зөв асуулт аваа, зөв ярилцлага эхлэх юм бол хамгийн түрүүн ярилцлаганд хэлсэн те ингээд үглэж байгаа л шууд ингээл ярианд ордог тий. Тэгэхээр хүүхдийн ямар цаг одоо ярилцах ямар ч боломж бүрддэг вэ гэд түрүүн багш минь хэлсэн тий. Тэгвэл бид нар ямар асуултаар хэлдэг байх вэ? Энэхээр их ярилцах байгаа бол хүүхдээ ойлгох байгаа бол одоо ямар асуулт эхэлдэг байх вэ? Ямар хандлагаар, ямар одоо дууны өнгөөр гээд энэ мэтлээ ингээд суралцах зүйлүүд эцэгчүүдэд маань маш их байна. Энэ талаар магадгүй одоо ингээд Монголд ч гэсэн маш их нээлттэй болсон олон юм төвүүд ч гэсэн байна. Тэн тал дээр эцэгчүүд бас бүр өөрийгөө ингээд болохгүй байна. Би л ингээд хүүхд маань нэг л буруу шилсэн шүгшиг болоод байна гэвэл эхлээд өөрөөсөө ингээд тайгаад тэр зүйлийг өөрөө гүйж очиод тэр хүмүүстэй ярилцсан мэрэгжлийн сэтгэл зүйчээс таас өөрөө ингээд эцэгчүүд маань ингээд яриа авдаг байвал энэ тал дээр илүү бас илүү төхөн байх гэж бас бодогдлоо. Сайн чиний хэлсэнээр эцэгчүүд эрэл хайгуул хийдэг байгаа ч гэдэг тэр яг нөгөө ийм уламжлалт нэг ойлголт байгаа гэдэг. Эмэгтэйчүүд илүү нөгөө гэр бүлсэг одоо бид нар хүүхдүүдээс хардаг штэ охтууд багасаа л эхлээл хин нэгэн одоо Google-тэйгээ бамбруушаа хүүхдээ тэрэл тэрийгэ байнга арчлал тэргэн дээр суугаал нөгөөдгийнхөө нүрийг нь арчаал тий эсвэл одоо даарч ингээл хүнжлөөр хурчаал ингээл эхэлдэг хөвгүүдийн тоглоом бол харьцангуй өөр штэ машин тоглоом онгоц юу гэдэг тий арай өөр байгаа гэдэг. Тэгээ энэ мэдрэмжээрээ бид нар том болсны дараа хүүхд гаргасны дараа хүүхдийн арчлах одоо яг ээжээсээ тусламж авдаг байх энэ нөгөө нэг асуудал нь ээж нь илүү нөгөө гэр бүлийн хүүхд хүмүүжлийн талаар илүү их нөгөө багасаа мэдрэмж өндөртэй. За аав нь бол баг анхны хүүхдээ яг зөв яаж зөв тэрч мэдхгүй те тэрнхээр яах вэ? Бүүлэхээр одоо унахгүй тулд хоёрох дараараа яаж тэрэх вэ? Эсвэл одоо илүү нөгөө толгойг нь хүзүүг нь яахгүй тулд яаж зөв хүүхдээ орон дээрээс авахын гэх мэтчлийн энэ асуудлуудыг хийх хэрэгтэй ч бид маань бас мэдээгүй юм шиг санагддаг. Анхны хүүхд дээрээ л баг туршлага болоод анхны хүүхдийн сургууль нь олж мэдрэгдчихэдэг тийм ээ. Тэгэхээр аав нар маань яг саяын асуултанд тавигдсан асуултанд өөртөө илүү мэдрэмжтэй, өөртөө илүү эрэлхийлж, өөртөө илүү сурахад чиглэж ингэж байх юм бол ээжээс дутуугүй бас халамж үзүүлэгч, харилцан ярилцагч, харилцан сайн зөвлөгч болох байхаа. Гэхдээ мундаг бол мэдрэмжтэй аавд бас байдаг тийм байдаг. Нөгөө талаараа гүнгөт эцэгчүүд маань бас энэ талаараа нөгөө жоохон энэ одоо эрэлхийлдэг байгаа ч гэдэг ягаад нэг талаар хэлсэн бэгээр нийтлэг одоо гаргаж байгаа ингээд хүмүүсээс бас надад энэ талаар ингээд подкаст бэлтгэж байгаа хүмүүсээс асуулт асуухад эцэгчүүд маань ингээд хоорондоо бас нөгөө чи одоо хүүхдийн минь одоо ингээд гэлээ ч юм уу тэглээ энэ чинь буруу байна тэр чал чинь зөв байна гэд хин ингээд одоо
шаардлага тавьж ирэхлээд тэндээ тэнгууд хүүхдүүд эцэгчүүд маань хоорондоос нөгөө хүүхдийн хүмүүжлийн талаар зөрчил үүсэж эхэлдэг гэнэ л дээ. Зөрчил үүсдэг. Тэнгууд одоо магадгүй нэг аав нь одоо тэгээ манай Монголд одоо ингээл шууд ингээл хамгийн түрүүнд гараа далаагаал гараараа зөхиод ангуу тэндээс ээж нь өмөрөл чи яхаараа миний хүүхдийг ингэдэг ингээл энэ талаараа ингээл альсвал нөгөө нэг хүүхд нь уйлал ингээл ирэнгүүд ээж бол за яг хүүхдэд ингээ уйлдаг одоо ингээд уйлга орон зай хэрэгтэй байх энэ сэтгэл зүйн хувьд одоо ингээ тайвшрах хэрэгтэй гэх хүүхдээ уйлуулад ангууд аав нь чи хүүхдээ уйлуулад байна чи л хүүхдээ болохгүй байна хүүхэд аргацсангүй гэж ирэл энэ талаас ингээ нөгөө дутуу дулмиг мэдээлэлтэй буруу зүрх ойлголтойгоо болохоор аав ээжүүдийн дундаас ингээ зөрчил үүсээд байдаг магадгүй хүүхд хүмүүжлийн талаас хүүхдээсээ болоод хэрэлтлээ хүүхдээсээ болоод гэр бүл юм байна гэдэг асуудлыг бас ингээл групп ингээл те фэйсбүүк сошиалараас айгүй их тавьдаг л да. Энэ эргээд ямар асуудлыг үүсгэж ийн гэл хүүхдээсээ болоод гэж хүмүүс айгүй их ярьдаг. Энэ тал дээр бас ер нь бол гэр бүл төлөвлөлтийн л үнцэн одоо юу гэдгийг төлөвлөлтийн асуудал. За эхчүүд хэдий тэр хүүхдийг гаргах сэтгэл зүйн бэлтгэлтэй байх тусам төдий чинээ хүүхдээс олж үүсэх маргаан бага байх боломжтой. Ер нь бол хүүхдийн хүмүүжлийн асуудал дээр ээж аав нар мэдээж харилцан энэ тэнцүү асуудал анхаарал хандуулна. За энэ хүүхдийн хүмүүжлийн асуудал дээр өмнө нь юм уу эсвэл одоо юу гэдгийг хүүхдээс далдуур харилцан ойлголцол төрсөн байх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд хүүхдийнхаа өмнө хүүхдийнхаа дэргэд хоёр өөр зарчмыг баримталж болохгүй гэд яриад идэг чинь тийм байхгүй юу? Аав нь хажуу талаас нь ээжийн загнаал хүүхэд өөлж ахад зэрэгцээл ингээд эхэлдэг энэ нөхцөл байдлыг харсан хүүхдэд ямар сэтгэл төрөх вэ? Тэгэхээр энэ бүх асуудлуудыг бид нар бодох хэрэгтэй юм шиг байна. Яавал бид нар хүүхдэд эрүүл асуудалгүй одоо гэр бүлийн талаарх ойлголт тогтсон хандлагыг бий болгох хэрэгтэй юм бэ гэдэг дээр л ирээдүйн гэр бүлийг авч явах хүндээ зөв ойлгох хэрэгтэй. Шаардлагатай. Би нэгэ шүүмжлээл эсвэл одоо хүүхэд уйлуулад хай аваачтай гэл аавыг нь хилэнгүүтэл ээж нь дуртай дургүй очиад хүүхдээ загнадаг ч юм ингээл ийм нөхцөл байдлаар ингээд гэр бүлийн нөхцөл аваад ах юм бол хүүхдэд өөрөө бол өөр тийм байр суурьтай юм байна. Ээж бол бас энэ хоёрны хүн биш юм байна. Нэг байр суурьтай биш юм байна. Би энэ дондор нь ямар ч зан гаргахад бас болох юм байна гэдэг юм ингээд өрөөсгөл ойлголтуудыг хүүхэд авахд төрж идэг байхгүй. Тэгэхээр ер нь бол бид нэгдвэл нэг байр суурьтай л байх хэрэгтэй. Аавтайгаа өөртөө хүүхэд тоглож байгаа дуйлах юм асуудал гарна. Тэр болгонд нь ээж нь сандарч гүйж очиад ах юм. Хооронд үүссэн асуудал бол өөртөө зохицуулах, өөртөө тэр асуудлаа шийдэх хэрэгтэй гэж зарчмыг баримтлах хэрэгтэй юм байна. Тийм тэгэнгүүт эцэгчүүд маань бид бүхэн гэдэг л те нөгөө ээж аавууд маань ингээд зөрчил үүсээд юм бол би бас нөгөө талаар бодсоол нөгөө нөхөртэйгөө те бас ойлголцох хүүхдтэйгээ ярилцахаасаа гадна бас нөгөө өөрсд хоорондоо ярилцах нь аягүй чухал юм байна штэ те одоо би энэ ингээд одоо чухал. Тэр бүлийн хоёр хүн хоёулаа сэтгэл зүйн хувьд мэдлэг мэдээлэлтэй юм эсвэл хоёулаа мэдрэмжтэй байна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүжлийг ямар байгаасаа гэж хүсэж байгаа тэр хүн нь нөгөө одоо их нэртэй нөхөртөө ойлгуулах хэрэгтэй байхгүй. Хүүхдээ ийм болох хүсэж байна. Хоёулаа ангих хэрэгтэй байна. Ингээл дээр нь хараараа хэрвээ ийм юм гарах юм бол хоёулаа бие биенээсээ хүүхдээ нэг нь өмөрч болохгүй шүү, нэг нь очроо алж авахад нөгөөх нь хөндлөнгөөс оролцохгүй байхыг бодно шүү тэгээ хүүхдэд мэдээж одоо юу гэдгийг хязгаарлалттай үйлдэлийг хийн, тэрэнд нь хоёулаа хин хиндээ юутай байх ёстой шүү, зөвшөөрөлттэй байх ёстой шүү гэдэг юм уу энэ талын тохироо энэ талын хүмүүжлийн яриануудыг ээж аавууд хоорондоо бас ярьсан ойлголцсон байх ёстой. Тэгээд энэ дээр бас би ч гэсэн одоо ингээл өөрөө ингээл сонь сэтгүүл уншаал ингээл нийтлэг ингээл юмыг ингээ ухаал юу агаал энэ хүүхдийн юм зангарч энэ дээр яах юм гэл яг ингээд залуу ээж хувьд надад ч маш их ингээд юм тулгарна асуудал хүүхдээ ойлгохгүй байх ингээд зүйлүүд тиймгүүд за ингээд ийм юм арга байт юм байна ингэж юу ааж үзье хүүхдтэйгээ ингэж ярилцах гад үзье энэ талаар нь одоо шууд ингээ өөргөө илэрхийлэх боломжгүй байгаа бага насны хүүхдтэйгээ би одоо шууд ерөнхийдөө тоглоомын аргаар ярилцаад үзье тоглож байхдаа би хүүхдээ ойлгох гээд үзье гэл энэ шиг ингээ бодоод ирэнгүүтээ
нөгөө ярьж байгаа бодож байгаа хүүхдтэйгээ ингэнгүүт нөгөө аав одоо энэ одоо юу гэдэг юм болоо аав нь тий энэ одоо яг яагаад байна гэдэг талаар нөгөө өөрөө л мэдээлэлтэй болоод байдаг. Нэг талдаа би бас тийм байсан анх бол ингээл өөрөө л мэддэг байсан. Өөрөө л ингээл тэр аргаа ингээд тэгээд ирэнгүүт тэр аргаа хэрэгжүүлэх гэдэг ирэнгүүт нөгөө аав нөгөө туслахгүй болоод ирэнгүүт би өөрөө түндээ бухимдаж эхэлдэг. Би хүүхдтэй ингээл энэ аргаар хүмүүжүүлэх гээл зүүн болохгүй л ингэж яагаад энэ хүн надад туслахгүй байна. Энэ хүн магадгүй яагаад ингээд зүгээр сууж байхаа оронд ингээл тий би хүүхдтэйгээ тоглох цаг юм гаргаад ингээд гэр орны ажил ч юм уу эсвэл энэ юмдээ тусалж болохгүй байгаа юм бол гэл энэ тоглоомыг ингээд хийгээд өгөх туслахгүй ингээд надад бас айгүй их юм бодогдож нөгөө нөхөртөөгөө зөрчилдөг үйл ажиллагаа их болдог гэсэн. Тэгээд ирэнгүүт би бас нөхөртөө хэлсэн ингээд ийм арга байд юм байна. Ингэдэг юм байна, тэгдэг юм байна. Энэ хүүхдээ хүмүүжүүлэхэд ийм манай хүүгийн хувьд л ийм ааш гаргаад байна. Энэ хүүхдийн аашиг хоёлаа ингэж засъя гэд ярилцаад эхлэхэд манай нөхөр ойлгож эхэлсэн байхгүй юу? Тэгээд эндээс хойш намайг хүлэмжшүүлж эхлээд за би яг одоо энэ дээр ийм арга хэрэглээ ингэж байгаа. Тийм болохоор чи тэрэн дээр охиноогоо аваад өгж байгаарай. Охиноо ингээд гадаа салхилуулж байгаарай ч гэдэг юм уу тий. Тэнгүүд манай нөхөр дуртай ингээд авч гараад ингээд сүулт нь яасан ямар үр дүн гарсан гэж амар сонир учрахаал асуугаал тэгжилээ ингэжээ. За тэнгүүд аавтайгаа аавын оролцоо чухал байна. Чи аавтайгаа ингээд нэг чи хүүгээ аваад ингээд нэг ганц цаг ингээд гадаа тоглоод ирээч. Хоёр дуртай мэт хийгээд ирээрээ. Хоёр ингээд мөнгө төгрөг өгөөл те. Дуртай заримыг аваад өгөөрэй ч гэдэг юм. Ингээд арга хэрэглээд ирэнгүүт хүүхэд маань арай өөр болоод ирсэн. Аавтайгаа илүү ойлголцоод ирсэн. Тэгээд энэ тийм мэдээлэл ерөөсөө би бас нэг талаараа эхлээд бол хуваалцдаг байсан. Тэнгүүд л маань би нөхрөөсөө илүү юм хүсэл. Тэгээд энэ дэл дээрээс ч гэсэн эцэгчүүд маань манай подкастыг сонсож байгаа одоо магадгүй залуу гэрүүлүүд байгаа. Хин л ерөнхийдөө анханасаа нэг аав ээж болоод яг шууд ингээд нөгөө аав бээгөө ингээд заасан сургууль гэж байхгүй. Тэнгүүд бид бүхэн заасан сургууль гэж байхгүй учраас өөртөө ингээд хайдаг хүүхд тулгамдаад байгаа хүүхд чинь учиргүй уйлаад байгаа бол магадгүй хүүхдтэй хямрал дуртаад ямар нэгэн байдлаас сүрэг мэдрэмж авцсан түүнийг илэрхийлэхдээ шууд ингээд орилдог, чарладаг тий шууд ингээд сүрэг хандлага үүсээд байгаа бол түүн дээр та магадгүй ажиллах цаг нь болсон байна. Түүн дээр та анзаараач, хүүхдэд ойлгооч гэсэн, хүүхдтэйгээ ярилцаач гэсэн дохио магадгүй дохио байгаа бах. Тэрэн дээр ч гэсэн аавтай ярилцаач, хүүхдтэйгээс гэр бүл гэдэг чинь хамтараа л ахтаад ингээд зогцсон шүү дээ тий. Тэнгүүд бас нэг талаараа ингээд ойлголцдог ярилцдаг эцэгчүүд байгаа тангууд нийлд манай ингээд эцэгчүүдийн нэг тал ингээд гаргаж байгаа нэг алдаа нь бол шууд ингээд ярилцаж ам хөдөлгөөсөө илүү шууд гар хөдлөөд байдаг тий. Орлол чарлал дуртай амын аавна гэл одоо дэлгүүрт ороод дуртай ам аавна гэл тэрийжлэл хэвддэг хүүхдээ шууд угд татаал зохиол аваа гарч байгаа ээж аавдыг бол ихвчлэн бид нар харддаг штэ. Тэн донд хүүхдээ аргадаад ч юм уу хүүхдээ айл болох ингээд юу ахдаг тийм арга байдгүй. Тэнгүүд шууд уг тацаа тэнд нэг хүүхэд бол уйлаад юм аваад аавна гэдээ уйлаад твтж байгаа хүүхэд байхад нөгөө талаар ээж би энийг амар хань одоо ээжд нь одоогоор мөнгө алгаа. Тийм болохоор уйлаад дараа болъё гэдэг нэг ойлголцоод гарч байгаа нэг аав ээжүүд бас байна. Тэгэхээр эцэгчүүд маань яг ингээд яагаад одоо хүүхдээ хүлгэн л одоо харилцаа адилгүй ч гэсэн яагаад ингээд тэр хүүхдүүд ингээд дураараа гэж ярих юм уу те уйлдаг хүүхэд ингээд шууд хүснээ авахыг зорддог хүүхэд байхад зүгээр ээж аавынхаа хэлсэн үгэнд ингээд ороод ээжийг ойлгоо гардаг хүүхэд байгаа тань энэ яг эцэгчүүд маань өөр ингээд намайг ойлгоод хүүхдээ ингээд харилцаа ойлголцоод ингээд гарчдаг тийм байхыг айгүй хүсдэг хэрнээ яагаад тийм эцэгчүүд болгож чадахгүй байна вэ? Хүүхдээ яагаад тэгж хүмүүжүүлж чадахгүй байна вэ? Энэ тал дээр бас та манай эцэгчүүдийн яг гаргадаг тийм нийлдлэг алдаанууд нь юу байгаад тэгээ яавал бид одоо эцэг түрүү хэлсэн подкаст нөгөө асуулт авсан гэдэг тэнгууд би хүүхдээ одоо яавал ингээд зөв аргаар хүмүүжүүлэх вэ? Яавал тэр хүүхдээ өөрийнхөө үгэнд ингээд таатай нөхцөл байдлаар оруулдаг болох вэ гэдэг тийм нэг асуултыг бас асууж ирсэн л да. Үгэндээ оруулъя хүүхдийг одоо бүх юмыг ойлгодог даяа л гэж бодож байгаа бол нөгөө л бидний харилцаа ойлголцол хүүхдтэй ойлгуулдаг тулж ажилдаг яриа хамгийн чухал. Багаас нь хүүхдийг 2-3 настайгаас нь гэж голохгүйгээр бүр сайн хэрэгтэй. Яг сая нөгөө дэлгүүрээс ороод юм нэгтгэж жишээн дэр дэлгүүрт ороод дэлгүүрт байгаа гоё зүйлсийг мөнгөөр юм уу ийм зүйлээр сольж авдаг.
энэ хүссэн болгоно авах биднэрт боломж бас хязгаарлагдана л. Тэгэхээр энэ байгаа хэмжээндээ тохируулаад тэрийг авдаг. Ээж аав нь чамд одоо юу гэдгийг тохирсон үед нь хэрэгтэй тоглоомыг нь бол авч өгнө. Гэхдээ хүссэн үе болгондоо биш шүү. Зарим үед ээж аавыгаа ойлгоод одоо юу гэдгийг дэлгүүр орохдоо энэ охин бити миний хүн мухаа ажиллаарай гэдэг юм уу, энийг маш сайн ойлгох хэрэгтэй. 2-3 настай гэж голохгүйгээр хүүхэд бол энийг маш сайн ойлгодог. Гэхдээ л дэлгүүрт орсон ч хүүхдэл юм маань хичнээн ойлгосон ч гэсэн би ээжээ энийг авч болох уу гэж асуудаг. Тэр асуулт нь харин нөгөө нэг асуултаа маш өвтэйхнээр дахин давтаж хэлэх хэрэгтэй. Нөгөө энийг авахын тулд хоёулаад сольдог мөнгө хэрэгтэй. Энийг сольж авахын тулд хоёулаад ийм мөнгө байна. Тэгэхээр эндээ тааруулаад аваад гараа. Дараа нь гарахтаа энэ чинь харин энийг авч өгөхийн тулд мөнгө хоёулаа цуглуулъя гэдэг юм. Ингээд хүүхэдтэй маш сайн ойлгуулах хэрэгтэй. Маш сайн ярилцах хэрэгтэй. Тэгэнгүүт бид нар нөгөө хүүхдэд мөнгөний талаарх ойлголт дэлгүүрээс авч болохгүй энэ зүйлийн хязгаарлалт ойлголтуудыг ойлгуулаагүй бол мэдээж тэр хүүхэд бүх юмаа өөрийн болгож авах хүсэл байгаа. Тийм учраас өөрийн гэсэн өөрөө ирэхгүйгээр тэр орлого үйлдэлийг хийж идэг. Тэгээд яг би бас заримдаа тэр дэлгүүрээс хүүхдээ уйлуулад гаргаж байгаа ээж аавуудыг бас буруутгадаггүй. Яагаад тэгэхээр энэ талаар ярилцах хугацаа арай олдоогүй. Тэр хүүхдээ энэ талаар тайлбарлаж арай амжаагүй байгаа юм даа гэж хардаг байхгүй. Тэгэхээр хэрвээ тийм нөхцөл байдалд эхний удаад тулгарх юм бол дараагийн удаад бид нар нөгөө ойлгуулах, дараа дэлгүүр орохдоо ийм цаг гаргахгүйд нь гахт нь анхаарах тэр асуудал чухал байна. Хамгийн түрүүнд одоо шууд уурлаад гараа хүрхээс илүү одоо нэг үсэнд амаа хөдөлгөөд хүүхдтэйгээ ярилцаад ойлголцоо хичээл гэж эцэгчүүдтэй уриалмаар арга юу гэхээр их хүнтэй тоглоом нэх юм бол одоо тэрийг нь өөр дуртай юмар нь орлуулад үнтэй гэдгийг юу гэдэг вэ гэхээр энэ тоглоом авч яхаар дарны гадаа гой гусуур байгаа ч гэдэг юм уу, эсвэл тэнд байгаа тийм тоглоом дээр хоёлоо очихууч гэдэг юм. Ингээд нэг орлуулад өөр дуртай юмар нь орлуулад аргалаад гарах бас нэг арга байгаа шүү. Ман саяхан бас нөгөө манайд бас нөгөө Японд байдаг манай их чаас ярьжсэн. Тэр их чаас ингээд охин нь бол ингээд яг ингээд ээжийн ингээд хүмүүжлэг ингээд ээжийн хэлсэнд ингээд окей за ээж ойлгодог бол хүүн нь ингээд жоохон дураараа өсгöd байгаа. Тэнгүүт би яах вэ гэдэг нөгөө Японы цэцэрлэгийн багшаас асуусан чинь ээжийн үг бол хууль байх хэрэгтэй. Япончууд бол тэгэж өсгөдөг юм шиг. Ээж үг хуулгаар гутлаа гэртээ ороод гутлаа тайлна гэсэн бол гутлаа тайлдаг байх хэрэгтэй. Орой болгон шүдээ угаах ёстой л гэсэн бол угаах л хэрэгтэй. Тэрийг за өнөөдөр миний хөө битгий угаа. За миний хөө өнөөдөр гутлаа тайлахгүй ордооч гэдэг юм. Ээж өөрөө тийм эргэлзээтэй байдал гарах ёсгүй гинэ. Хэлсэн үгэнд одоо эзэн болоод ээж одоо өөрөө юм уу аав өөрөө одоо магадгүй аавын зарчил юу ад хэлдэг үг бол яг л тэрэнд хизээч хууршгүй байх хэрэгтэй. Ээжийн хэлдэг үг бол хизээч хууршгүй байх хэрэгтэй. Тэгэж гэмээр хүүхэд нөө болно болохгүйгийн зааг одоо тэг бүтэн бүтгэхгүйгийн одоо ялгаа бас нөгөө талаараа бас суудаг гэнэлтэй. Энэ дээр бас надад хэлэхэд бас би бас бодлоо өөрийгөө би бас яг тэгдэг. За хүүхдээс хаяа бас мөнхийн болохгүй гэж тэгж байгаа. Нэг юм шиг нэг удаадаа юу ингээл зөвшөөрчий доо гэж бодонгод дараа нь хүүхд яадаг гэнгүүт нөгөө асуудлыг ингээл тайвангууд нэгүй миний хөө энэ заавалчгүй гэхстэй ингүүд гүйгээл уурлаа, янзглаа тэгээ сонир болоод эхэлдэг байхгүй юу? Болохгүй л гэсэн юм болохгүй гэж хэлчихэнгүү за зээж ойлголоо гэж явдаг байсан. Би 1-2 удаа буцаад ирэнгүүт сонир болоод эхэлсэн. Тэрийг айгүй анзаарсан. Тэгээд ингээд ирэнгүүт эцэг эхчүүд гэсэн бас өөрийгөө анзаараад эхлэсээ. Нөгөө талаасаа бас эцэг эхчүүдэд маань бас нөгөө хэлсэнтэй бас нөгөө мэдээл дутмаг хэрхэн яаж харилцаа мэдэхгүй, хэрхэн яаж ойлгохоо мэдэхгүй, хэрхэн хүүхдтэйгээ яах вэ мэдэхгүй байгаа учраас нөгөө хамгийн түрүүнд гар хөдлөөд ингээд хүүхдүүдтэй буруу хатуу аргаар хүмүүжүүлэх гээд за одоо бид нар ярьдаг нөгөө зодуурын аргаар хүмүүжүүлэхээ үзээд байдаг. Тэнгүүд ингээд одоо өөр арга байна. Та ингээд ойлголцох хэрэгтэй, хүүхдтэйгээ ярилцах хэрэгтэй гэд байнгут эцэг эхчүүдэд нөгөө өөр ирэхгүй уур хүрээд байгаа, бухимдаад байгаа. Ингээд тэрэнгүүт бид нар тухайн үед уураа яаж ингээд зөвөр газарлуулах уу тэр одоо төрөөд байгаа сүрэг мэдрэмжээ тий яаж бид нар зөвөр илэрхийлэх вэ гэдгийг бас нэг талаараа мэдэхгүй байна. Одоо энэ дээр сэтгэл зүйн хувьд одоо нөгөө хүн л болсон хойно тий ингээд ууралдаг, бухимддаг тэр зүйлээ одоо хүүхдтэй тэр бухимдлаа шууд гаргадаг эцэг эхчүүд байдаг бол бид нар одоо энийг яаж зөвөр гадагшлуулах вэ сэтгэл зүйн хувьд яавал бид нар хамгийн хурдан тайвшруулах болох вэ? Энд дээр та тийм тодорхой жоохон юм аргууд байдаг бол бид нартай суулцаж өгшөө.
Яг өөрийнхөө сэтгэл зүйн байдлыг ээж аав нар өөрөө ирэхгүй гаргах чаддаг. Өөрөө өгөндөө тэрэндээ нөгөө итгэцдэг гэх юм уу да тийм. Тэгээд яг нөгөө хүүхэд өөрийнхөө байхгүй юм уу эсвэл амьдралын янз бүрийн олон асуудлуудаас болоод маш яруу ажил хийж авахт ч юм уу хүүхэд ирээд арай өөр олон асуудал тавиад юу гэдгийг өөрийнхөө үнцэн хэрэгцээгээр тэгээд үг ингээд үг гэдэг ч юм уу тийм. Ингээд асуудал тавих үед өөр уцаар дагаар хандах. Өөрөө тэрийг мэдхгүйгээр хүүхэдтэй уурлах ийм асуудал маш их тулгардаг. За тэгээд энэ нь бол маш сөрөг үзэгдэл. Яагаад вэ гэхээр нэг талаараа хүүхдэд ойлгомжгүй байдлыг бий болгож байгаа. Яагаад тэгэхээр ээжээсээ асууж байгаараа, ээжээсээ энийг тэгж хийж байгаараа, ингээрээ тэгээрээ гэд бүх юмаа заасан байж байгаад нэг удаа гинт тусламж хуух үед нь тийм урацаартайгаар хариулахад хүүхдэд ойлгомжгүй байдлыг болж эхэлдэг. Ээжээс уурлаж магадгүй юм байна. Тэ ийм таагүй байдал бий болж магадгүй маань гээ хүүхэд өөрөө өөртөө эргэлзэж эхэлдэг ийм таагүй байдал бий болдог л та. Ээж аавуудын хувьд ч гэсэн тэр үйлдэлийг анзаарахгүй дараа нь дахиад хэвийн байдлаар шууд өөрөө байдалтай буцаад очиход хүүхэд өөрөө тэр хэвийн байдлаар буцаж очиж чаддаггүй. Тэгэхээр энэ нөхцөл байдалд яах ёстой юм бэ гэхээр ерөөсөө л эцэг эхчүүд ерөөсөө яг нөгөө өөртөөгөө ажиллах хэрэгтэй. Яг би яаж өөрийгөө тайвшруулах ёстой вэ? Намайг уурлуулсан хүн хүүхэд биш учраас би хүүхэдтэйгээ зөв харьцахын тулд яах ёстой юм те? Орлуулах зүйлийг хийх хэрэгтэй. За тэгээд дээрээс нь уур бухимдлаа гаргадаг өөрийн гэсэн одоо гэртээ хүүхдүүдэд хараад байдаг ээж нарын хувьд бол уур бухимдлаа гаргадаг нэг өөрийн гэсэн арга байдаг штэ. 50 зогсоод баяр тавгаа угаах ч юм уу эсвэл одоо юу гэдгийг нэг сайхан тоос шороогоо алччих ч юм уу те? Эсвэл одоо найз нөхдөдөө уцаар ярих, ээжтэйгээ уцаар ярих, хин нэгэн сэтгэлээ онгойлгох, нөхөрлөгөө хараад би сая ийм юмнаас болоод ингэж их бухимдлаа энэ үед би одоо яах ёстой вэ гэдэг юм. Ингээд хин нэгэнд уур бухимдал гэдэг мэдрэмжийг үр дүнтэйгээр гадагшлуулсны дараа эргээд тэр мэдээж уур бухимдал бол удаан байхгүй мэдрэмж учраас эргээд тайвширна. Тэр үедээ хүүхэдтэйгээ харилцах хэрэгтэй. Нөгөө бид нар уур гэдэг мэдрэмжийг нэг 10 секунд хүртэл төвч гэх юм бол яг хэлэх гэжсэн үг чинь утгатай байсан үгүй юу гэдгийг эргэж бодоход ямар ч утгагүй болсон байх болно гэд ярьдаг. Яг тэр шиг л байх хэрэгтэй. Яаж үр дүнтэйгээр гадагшлах хэрэгтэй. Шууд одоо юу гэдгийг огцон ууран дээрээ хүүхэд рүүгээ орилж хашаачих энэ үйлдэлийг бол төвчих хэрэгтэй, хязгаарлах хэрэгтэй. Үр дүнтэйгээр гадагшлуулах одоо тэр зүйлүүдийг өөрөөсөө амьдралын хөвшилд бий болгох хэрэгтэй. Манай ерөнхийдөө энэ дээр бас монголчуудын хувьд бол бас ингээл одоо бид ингээд подкастаа ингээд хүүхдэд эрэг зөв хүмүүжүүлэхий бас нөгөө талаараа гард ингээд хамгийн дөрөнд хөдөлгөөсөө лам үлээд хүүхдэд ойлголцооч гэдэг талаар ярилцаад байна л да. Тэгэнгүүт яагаад ерөнхийдөө ингээд ярьдаг юм бид нэг ингээд ээж авдаа зодуулж өсөөд буруутаагүй л байна. Одоо бол ингээл яаж бараг зодуулж ирсэнэ бахархалтайгаар ярьдаг хүмүүс маш олон. Тэгвэл яагаад хүүхдийг зодож шийдэх юм те? Яагаад таны ингээ гар хамгийн түрүүнд хүүхдэд хүрэх нь хүүхдэд сөрөг нөлөө байгаад байна вэ? Хүүхдийн сэтгэл зүйн тэр нь яаж нөлөөлдөг юм бэ? Яагаад энийг одоо ерөнхийдөө дэлхийн нийтээрээ те энийг ингээл буруу арга байна. Хүүхдэд хүмүүжүүлэхэд зодох нь буруу юм байна гэд дэлхийн нийтээрээ татгалзаад тийм түнчлээ одоо энэ хүүхдэд ингээд сөрөг нөлөөтэй байгаа учраас сэтгэл зүйд нь маш их хохиролтой байгаад байгаа болохоор л одоо ингээд дэлхийн нийтээр хүртэл ингээд энэ арга буруу гэдэг нь штэ. Тэгвэл яг хүүхдийн сэтгэл зүйд энэ зодож шийдэх нь яг ямар сөрөг нөлөө үзүүлдэг юм бэ агшаа? Бид нар ирээдүйд бэлтгэх хүнээ нэг мөр ойлголттой л болгох хэрэгтэй. Нэг мөр ойлголттой байхын тулд яах ёстой вэ гэхээр бид нар хүүхдээ хамгийн сайхнаар магтдаг. Амьдралын учир чим одоо юу гэдгийг аав ээжийн амин эрдэнэ гэдэг юм уу тийм ингээл хамгийн сайхнаар магтдаг. Гэтэл тэр бүх сайхан илэрхийллийнхаа төлөө нөгөө хамгийн байж болохгүй одоо юу гэдгийг таагүй мэдрэмж зэрэг өгөөд тэр хүүхдийг зодно гэдэг энэ хоёр ойлголт зэрэгцэж очих боломжтой юу гэдгийг л бодох хэрэгтэй. Тэгэхээр ер нь бид нар тэр хүүхдэд хамгийн таатай сайхан мэдрэмжийг гэр бүлийн хувьд одоо эрэг хүмүүжлийг тэр хүүхдийн хувьд одоо хамгийн гой сайхан мэдрэмжийг аав ээжээсээ авсан байхыг л хүсэж байгаа бол энэ сөрөг мэдрэмжийг давхар өгөх нь яагаад учирдахтай гэж биднэрт бол ялгаагүй байж болно. Хүүхдүүдэд өөрөө энэ чинь хоёр өөр эсрэг тесрэг үйлдэл, хоёр өөр эсрэг зэргийн төөл. Би одоо аав ээж амин эрдэнэ гэсэн мөртөөсөө яагаад намайг зодчих юм болоо?
Хүүхдэд өөрөө маш ойлгомжтой асуулт юм байхгүй юу? Тэгэхээр бид нэр ирээдүйн одоо маш зөв, маш хүмүүжлтэй, маш одоо юу гэдгийг эрэг хүнийг бий болгохын тулд нэг ойлгомжтой, нэг төлбөртэй, нэг үйлдэлийг л ойлгох хэрэгтэй. Амин эрдэнэ бол хайрлагдах хэрэгтэй. Аав ээжийн үр хүүхэд бол тэр хүүхэд таатай мэдрэмжийг л авах хэрэгтэй. Гэхдээ мэдээж буруу үйлдэл хийвэл зэмлэл хүртэх хэрэгтэй гэдгийг нь ойлгуулна. Түүнээс биш алганы хамт биш. Тэгэхээр энэ ойлголтыг л одоо юу гэдгийг хүүхэд бол өөрөө ойлгох чадгаа. Тамчууд бид нар нэг мөр цан үйлдэл хэрэгжүүлэх хэрэгтэй юм шиг санагдана. Зэмлэл хүртэнэ гэхээр одоо яг ямар байдлаар байх вэ гэж одоо зэмлэл гэдэг нь одоо яг шууд үгэн усаас үгэн илэрхийлэлээр чиний хэлснээр яагаад гэхээр хамгийн түрүүнд нөгөө ярьж ойлголцох хэрэгтэй хүүхэд дандаа зөв зүйлийг хийнэ гэж байхгүй шүү дээ. Буруу зүйлийг заримдаа найзынхаа дипломыг хэлэхгүй авна, заримдаа юу гэдгийг аав ээжийнхаа болохгүй гэсэн зүйлийг хийн, заримдаа ажил төрлийг нь одоо юу гэдгийг эсрэгээр нь бүтлгүүдүүлэх халын юм хийн, ажлын юмн дээр нь сараа чинь юу гэдэг юм те энэ болохгүй бүх зүйлийг хийх тохиолдол болгонд нь бид нар зэмлэлийг ойлгох хэрэгтэй байх хэрэгтэй. Энэ бол чиний хийсэн үйлдэлд өгч байгаа зэмлэл болохоос биш чамайг хайрлах хайранд өгч байгаа зэмлэл биш гэдгийг бас ялгаж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ үйлдэлд өгсөн зэмлэл болон хайрлах хайр хичнээн чамайг зэмлсэн ч гэсэн чамайг хайрлах хайр маань бол хэвээрээ байгаа. Гэхдээ чи энэ зэмлэлийг авахыг хүсэхгүй байгаа бол дараагийн үйлдэл хийхдээ энэ яавал аль үйлдэлийг хийвэл зэмлэл хүртдэг вэ гэдгийг бодорой гэдэг зүйлийг хүүхдэд ойлгуулах, ярилцах, үйл хөдлөхөөр нь илэрхийлэх, мэдрэмжээр нь ойлгуулах энэ ажлыг л бид нар хийх ёстой юм шиг байна. Миний хувьд бас саяхан нэг бичлэг үзэж хагаад тэр нэг Солонгосын сэтгэл зүйч нар хүүхдэд одоо нэг уцан донцсон хүүхэдтэй ажиллаж байгаа тийм нэвчлэг байсан л да. Тэрнэр тэнгүүд хүүхэд ингээд утас үзнэнгээ уйлаа, шарлахаад ингээд тэнгүүд ээж аав нар нэг яг ингээд үүдэн дээрээ нэг сандал тавиад тэр сандал дээр зүгээр хүүхдийг суулгачихсан. Тэгээд тэр суулгаад ингээд за чи яагаад ээж аав чинь чамд утас үзүүлэхгүй вэ гэдгийг чи ингээ ойлгосон цагтаа энэ сандлаас босноо гэдэг хүүхдүүд ингээд суулгаад тэр хүүхэд мэдээж уйлсан, эхлээд уцаарлсан, сүүлдээ ингээд хүүхдийн төвчээр хараад тэсээ сүүлдээ ойлгоод заа ингээд ээжтэй хэлж би ингээд ойлголоо ээж би одоо утас үзэхгүй гэдэг. Тэгээд тэр сандлаас босч байгаа. Тэгээ энэ аргыг магадгүй зөв буруу юу хүүхдэд тохирох уугүй гэдгийг магадгүй бид нар мэдэхгүй би ч гэсэн мэдэхгүй. Тэгтээ зүгээр бусдаас ингээд жишээ авч хахад тэр зүйлүүдийг бас үзэж хахад хүүхдийг бас ингээд заавалчгүй зодох биш. Заавалчгүй гар хүрхээс илүү өөр олон арга байт юм байна. Магадгүй тэр хүүхдийг заавалчгүй ингээд зодгоос илүү тэр сандал дээр суулгаад тэр хүүхдэд бас орон зай болгоод тэр буруу хийсэн хэрэг ойлгох нөгөө нөхцөл байдлыг ойлгоод байна тийм. Бид нар ингээд тухайн үедээ загинчаал зодчаал тэр хүүхдийг юу буруу хийсэн бэ гэдгийг ойлгох тийм нөхцөл байдал өгөөгүй, ойлгох хугацаа өгөөгүй байж идэл ингээд ерөөсөө л ингээд нэг ингээл манаргаад л идэл эцэгчүүд. Тэнгүүд нөгөө хүүхд өөртөөгөө ярилцах, хүүхд өөрийнхөө буруу үйлдэлийг ухаарах тийм хугацаа бас өгдөг юм байна гэдгийг бид нар бичлэгээс бас ойлгож ирсэн, харж ирсэн. Тэгээ магадгүй бид нар яг тэгдэж штэ хүүхдүүдэд ойлгуулахын тулд цацаа өгчлөө гэдэг ярьдаг тийм энэ л ахгүй юу эхлээд яагаад тэр хүүхдэд өөрөө уйлаад тэр зүйлийг авч болохгүй мэ гэдгийг нь ойлгоод дараа нь яг тодорхой хэмжээ хязгаартаагаар тодорхой үйлдэл үзэж болох юм байна гэдэг ойлголтыг нь төрүүлээд тэр бүхнийг ойлгохтол нь тэр хүүхэд өөрөө чөлөөтэй үйлдэл хийх боломжийг нь бид нэр олохгүй байгаа юм бэ гэдэг асуудал байгаа байхгүй. Дөнгөж уйлал эхлэнгүүт нь за гэж дуугаа ойлгохын тулд өчтдөг тийм. Тэгэхээр энэ бол бас биднэрт нөгөө нэг ирээдүйд янууд тогтоох, хэмжээ хязгаар тогтоох гэдэг асуудалд маань биднэрт өөрсдөө тэр үйлдэлийнхаа боолн болох гэдэг. Яалтчгүй мэдээж бид нар 21-р зууны үеийн хүүхдүүдийг техник технологиос хол байлгах боломж бол байхгүй. Гэхдээ энийг тодорхой хязгаартай, тодорхой цаг үедээ, тодорхой үзэх зүйлийн хязгаартаагаар үзүүлэх юм байна. Энэ үед л үзэж болдго юм байна гэдэг зүйлийг хүүхдэд нь өөрт нь ойлгуулах хэрэгтэй. Одоо
Хүүхэд гэлтгүй томчууд ч гэсэн бас одоо ингээл магадгүй хэрэгцээ гэж байдаг түрүүслэн хэрэгцээ хязгааргүй байгаа даа тий. Тэгээ хэрэгцээ хязгааргүй байгаа учраас хүүхэд ч гэсэн танд ингээд танд хэрэгцээ үүсдэг шиг хүүхэд ч гэсэн ингээ хэрэгцээ үүсээд байна. Тэр хэрэгцээг нь бас ингээ хяналтандаа ингээ байлгаад яг тодорхой хугацаатай тодорхой ингээ болдог болохгүйтэй ингээ хязгаартай ингээ байлгахад эцэг эхчүүдийн оролцоо маш их чухал шүү. Тэгээ өнөөдрийн ингээ подкаст маань ерөнхийдөө маш олон зүйлийн талаар ингээ ярилцаад л ахаар тийм сэдвүүд байна. Тэгээд энэ подкаст нэр манай үед ч гэсэн зүгээр магадгүй хөтлөгчийн байр сууриас байгаа ч гэсэн нөгөө талаараа зүгээр нэг залуу ээжийн хувьд залуу нэмэгтэйгийн хувьд ингээд гарч ирсэн алдаа өнөө бүхнээ бас ингээд дотроо бодоод суужлаа. Энэ дээр бас нэг яг ингээд энэ төрсэн сэтгэл маань бас хүүхдтэй нэг биш удаа ингээд ганц удаа миний хувьд ингээд гар үрж исэн удаа тохиолдол байгаа. Тэр тохиолдолд хамгийн сүүл би юу гэж бодож исэн бэ гэнгүүт магадгүй надаас одоо би хүүхдээсээ хүч их би бэлтрийн хувьд том тэнгууд ингээд хүч ихтэй том би бэлтрийн хувьд том хүн хин нэгэн ирээд намайг зодох юм бол зүгээр би өөр төрөд чичээд намайг зодох юм бол одоо магадгүй миний нөхөр намайг зодох юм бол надад ямар муухай санагдах бол ямар хэцүү санагдах бол тий би яа одоо нөгөө ингээд аим нөхөртөө зодуулдаг ч юм уу альсвал хин нэгэн зодуулдаг ингээд эмэгтэйчүүдийн хувьд ямар их сөрөг ингээд мэдрэмжтэй болдог үлээ. Эсвэл би өөрөө яг их бодсон л та түн дээр. Тэгтэл би тийм л үйлдэл сая гаргачлаа штэ. Яагаад энэ жоохон амтнд би яагаад гар хүрчвэ гэж сүүлд нь маш их гэмсэж ийсэн. Тэгээд тэн дээр би бас ингээ уйлж ийсэн. Тэгээд юм дээр ч гэсэн ингээ эцэг эхчүүдэд ингээ хэлэхэд ийм сэтгэл мэдрэмжээс эцэг эхчүүд төрдөг байх. Мэдээж ингээ нандин хайртай үнээл ингээ зөв өсөх гэж болохгүй шүү. Болохгүй юм руу зүтгээд байгаа болохоор л хамгийн түрүүнд дуурай гэдээ барьж чадахгүй гар хүрчээд байгаа. Энийг тэгтээ зөвтгөж байгаа юм биш ерөөсөө энэ бол ерөөсөө буруу. Энэ дээр буруу учраас та энэ аргыг битгий хэрэглээч. Ийм аргыг хэрэглэхгүй өчнөө олон зөв аргууд байна. Зөв эерэг хандлагууд байна. Та өөрөө л ээж та аав та өөрөө эерэг хандлагатай байх юм бол зөв аргыг илэрхийлээд эрэлхийлээд тайгаад олох юм бол зөндөө таны тулгамдаад байгаа асуудалд ингээд хариу өгөх маш олон аргууд байна. Энэ дээр та суралцаасай гэж хүсмээр. Иргэн тойронд ч магадгүй хин нэгэн хүүхэд уйлж байгаа, хин нэгэн том хүний гарт ингээд өртөж байгаа зодуулж байгаа тохиолдол байвал энэ бол аргыг буруу гэдгийг бас хин нэгэн санал болгоод тэр аргыг ингээд суралцахгүй байхад ингээд таас ингээд тусалдаг дэмждэг хүн байгаасаа гэж подкастын одоо ингээд сонсож байгаа сонсогчдоо бас уриалмаар байна. Тэгээ өнөөдөр ингээд подкастаа ингээд энэ ингээд хөргээд өндөрлөдөө сүүлийнхаа магадгүй манай өнөөдрийн нэвтрүүлэгт хүрэлцэн жочноор оролцож байгаа багштай маш их баярлалаа. Тэгээд багшд манаас ингээд хэлэх эцэг эхчүүд маань ингээд хэлмээр байгаа зүйл байвал бид нартаас энэ агш нэг хуваалцаач гэж хүсмээр байна. За мэдээж бид нар 100% төгс аав ээж нар байдаггүй. Тэгэхээр өөрийн гаргасан одоо юу гэдгийг үйлдэлтэй аль болох зүрийг баримтлахыг хичээгээрэй гэж ээж аав нартай уриалъя. Тэгээд өнөөдрийн подкастын маань хэрвээ та зөв хүн хүмүүжүүлээ юм бодож явбал та өөрөө бас зөв хандлагаар хандаарай, хүүхдтэйгээ ярилцаарай, ойлголцоорой. Чадахгүй бол туслах хүмүүс маш олон байгаа танд. Тэгээд өнөөдрийн подкастыг минь сонсоод танд төрсэн сэтгэл байгаа, тулгамдж байгаа асуудал байгаа бол бид нартай бас хуваалцж болно. Манай DDI тавчдаггүй подкаст маань ерөнхийдөө залуу гэр бүл рүү чиглэж байгаа контент болон подкастуудыг бэлтгэж байгаа. Тэгээ бүгдээрээ залуу ээж нар байгаа, бүгдээрээ залуу хүмүүс байгаа, залуу гэр бүл. Тэгээ энэ залуу гэр бүл тулгамж байгаа асуудлын талаас ярилцахыг аягүй хичээж байгаа. Тэгээд та ч гэсэн магадгүй танд тулгамж байгаа асуудал, магадгүй танд би хүүхдээ ингэж хүмүүжүүлээд ийм эрэг хандлага гаргасан гэсэн зүйлийг ингээд бусдаа хуваалцахыг хүсчээвэл манай DDI тавчдаггүй подкаст маань хизээд бэлэн байгаа шүү. Тэгээд DDI тавчдаггүй гэдэг манай пэйж хуудасаас байгаа. Тэрэн дээрээс хуваалцж болно. Тэгээд бид бүхэнтэй хамт байсанд та бүхэндээ баярлалаа. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг энэхүү подкастын дугаарт маань хүрэлцэн багштай маш их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. За сонсогчдод бас амжилт хүсье. Баярлалаа багштай.